За одоо бичээд эхэлсэн те. За явуулаа. За дубль 1 6 сарын 10 4 өдөр болоход 13 хоног үлдсэн байна. За ингээд эхлэе. Хонгороо маань шууд нэгэд эхэлчихдэг. За 1 2 3 орсон. За сайн байцгаана уу? Өнөөдрийн манай ээлжид подкаст маань эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр манай зочноор болохоор маань Солонгоо маань ирсэн байна. Дахиад очин маань болохоор Бадрах маань ирсэн байна. Хамтран хөтлөгч, ерхий хөтлөгч. Зөв үзэж байгаа хүмүүс гайхаад энэ хэд нэгнийгээ бүр шийдэл ах юм аа гэл тэ. Өөнөө маань байна. За гайхалтай. За манай продюсер хонгороо маань одоо нэгнийгээ шийдэл. За бидэд ингээд бас бэна каракорм салбарын гишүүдийг бусдад танилцуулдаг. За тэгээд бас энэ хүү гоё бизнесүүдийн цаад философи түүх үүсэл хөгжил ирээдүйн алсан хараг танилцуулдаг. За мөн хар орон буюу энэ Бенаийн соёлыг бусад бас хүмүүст бизнес эрхлэгч нарт залуучуудад ойлгуулахыг хүсдэг энэ подкастын маань одоо ингээд 4 дугаар болчихоо тий болсон байна. За тэгээд өнөөдрийн зочин бол манай Sequoia Motors компани захирал Солонгоо. За нарийн ширхэг зөв тий нарийн ширхэг компани бизнес эрхлэлийн захирал Бадрах. За дотор 2 брэндтэй. Би бол Бадрах захирлын танилцуулгыг сонсоод бол гайхажсэн. Хамгийн одоо efficient буюу зарлаа хямдхан шийдэх мөртлөөс чанартай брэнд ч манад байна. Хамгийн luxury VIP ч манад байна гэж танилцуулга гэдэг тийм. Гайхалтай. Ийм 2 брэнд одоо тавилгын үйлдвэрлэлийг Монголд бас дараагийн түвшинд гаргаж яваа юм мундаг хамт олонны төлөөлөлд ирсэн байна. Зочдоо өдрийн мэндүргье. За. Баярлаа. Буруу хэлсэн. Дахиад нэг явчих. Тэгтээ энэ асахгүй. Ингэд юм бэлээ. Би бас подкаст үзээ судлаад бас сураад байна. За. Өглөө өдөр орой мэндүргье. Харин тийч нэр хэд удаж байгаа цагийн хугацааныхаа мэд хүргэе гэж хэлдэг тийм. Хизээч удаж магадгүй, шүнж удаж магадгүй, өөрөө ч удаж магадгүй. За одоо ингэ манай хоёр нөгөө өмнө манай хоёр ийм подкастын юмд орж ирсэн үү? Орж байгаагүй. Анх удаа юу? Тий анх удаа. Жоо сандарч байна уу? Өө сандарч байна. За одоо ингэдийн сандралтыг арилгахын тулд өнгөрсөн дугаар дээр болормок коуч сурсан. Болормок коуч заагаа гэж зүрх гүнзгий асууж сандрал багсаж байна. Би хаана эзээ болоо гэж бодлоо шүү. За манай Бадрах захирлын хувьд бол өмнө Нэг удаа орчихсон. нэг л удаа юу? Нэг л удаа. Гайхалтай. Гэхдээ нэг юм байга байдал ярианы өнгөнд бүр тийм байнга ордог юм шиг. Сандралд сайн дарах юм аа. За манай салганаад тээ. Ингэсэн. За манай өөрсдөө нэг товчхон танилцуулж би нөгөө сая зөвхөн компани болон нэрийг хэлсэн болохоор хүмүүс сайн мэдгүй ч магадгүй. Одоо нэгсэндээ энгийн жишээгээр ярих юм бол одоо манай үзэгчид бол мэддэг болсон. Хятрагт 30 секунд гэсэн үг. Бид нэг хурал болгон дээр 20-30 секунд багтаад өөрийгөө болон бизнесээ тухайн 7 хоногийн онцлог бүтээгдэхүүнийг танилцуулдаг штеп. За яг тэр шиг соёлоор тойр маань нэг одоо заавал камера member руу харах албагүй. Бид хоёр руу хараад ярьж байгаа. За good morning Бэнай. За би бол BNI Каракорм салбарын гишүүн. За бас нэг координатор санхүүч хийж байгаа. За тэгээд энэ удаад бол 2 дахь жилд бол BNI Каракорм дээр гишүүнээр явж байна. За энэ салбартаа бол цахилгаан автомашины худалдаа түрээс юугаар бол орсон сектороор. За тэгээ манайх бол Sequoia Motors гэх компани. За энэ компанийхаа үүсгэн байгуулагч болон захирлаар ажилтдаг юм байна. Солонгоо гэдэг. За яванда Sequoia Motors компанийн би нөгөө үүсэл хөгжил түүхийг нь бас айгуу сайн мэдээд тэгээ би нөгөө Бинайдер салбар нэгдэг штэ. Тэгэхээр найзуудыгаас ураад энэ гоё амжилтуудыг нь бусад хүмүүст ярих айгуу дуртай байхгүй. Бид нар чинь нэг нэгнээс урам авах гэж энэ хорвоод төржээ гэж. Тэгвэл манайхан ч даруухан байгаа л за миний бизнес жижиг юм байна. Би шинэ байна. Туршлагагүй гэх гэдэг. Бидний бас энийг хийж байгаа зорилго нь зүгээр яг хийж байгаа хүмүүс нь л яриа л да. Яг бодит байдлаа ярив. Том жижиг нь хамаагүй хэр хугацаанд хийсэн, юу хийсэн. Эндээс хэн нэгэн урам авах эсвэл за бүр гоёор яриулаа. Энэ бодлого бодож байгаа хүмүүс маань бас яг бодит бизнес хийж байгаа энэ жижиг дунд бизнесийнхнийхаа бас нэг өнцгийг сонсог гэж боддтой. Гайхалтай. Яванда нөгөө нэг яаж салаалж яасан нэг нь ярина. За Бадрах захирлын хувьд. За good morning Бэнай. За пүрэв өгтөө Бадрах байна. За манай компани бол одоо ихээр нарийн ширхэг гэдэг компани. За тэгээ групп компани амбицтай одоо хөгжөөд явж байгаа. За сүүлийн 3 жил бол тасралтгүй сайхан хөгжсөөр одоо Kitchen Store брэндийг бол зах зээл таниулаад бас элемгүй алдар нэртэй явж байна. Танилцан салбарт. За тэгээ хоёр дахь брэнд маань бол одоо ихээр стандарт kitchen гэдэг. Ерөнхийдөө бол Монгол хүмүүрт манай компани чанартай тавилга хүрээсэ гэдэг үүдэн дээр за хамгийн хямд үнэтэй бөгөөд за хамгийн үнэтэй ч түрүүний ярьдаг те бүгдийг бид хийх чадамжтай. Гэхдээ нэг стандарт, нэг чанар гэдэг зүйлийг бол бид нар баримтлаад хэрэглэгчийнхаа одоо хүсэл
тэ бүх зүйлийг шингээгээд одоо хамгийн сайн чанарын тавилгыг найдвартайгаар одоо хийж гүйцэтгээ зах зээлд одоо таниулаад явж байна. За тэгээ би болоод ирэхээр компанид бизнес хөгжил хариуцсан захирлаар ажилладаг, бизнесийг хөгжүүлдэг. За ийм үр өгөөлтэй юм залуу төлөвлөлийн хүн байна. Гайхалтай. За манай хоёр юу яаш шүү заяа. Жохон бие сул тавь шүү заяа. Яаж тавих вэ? Амархан нөгөө л дасгалч. Хөөч надад нэг юм асуулт байна. Гэтэ хоёроос биш, хонгорохоос нэг асуулт байна. Оо за. Өнгөрсөн дугаар дээр Болормоо коучийн нөгөө юунд явсан шүү дээ. Тэрнийхээ сэтгэлээс тавчаа болцож яг юу болов? Нөгөө хин төгсөө битээр гайхалаас явж чадаагүй шүү дээ. Та ч юм бол яг бод дээр явцсан шүү дээ. Харин би нөгөө айгуу сонирм нэг юм ингээд сонсвол тэргээ заавал нэг ингэж хийж иж нэг юм ингээд санаа амардаг төрлийн хүн юм шиг байлээ. Тэгээ подкаст ярьсан. Бок шүү. Тэгээ подкаст ярьсан тэгээд одоо энэ нас ингээд хэрэгжээд ингээд явж байгаа бас маш их баяртайгаа. Би түрүүчийн дугаарт орсон түрүүчийн те. Дугаарт орсон Болормоо коучийн нөгөө ретритийг сонсоод тэгээ амар таалагдаад тэгээ надад нэг юм яг энэ дэр нэг юм гацаад ингээд байгаад ам шиг санагдаад байдаг гэсэн. Тэрний яг юунаас юм болоо гэдгээ бас ирж хайхын тулд очсон. Тэгээд яг хайжсэн зүйлээ олсон. Яг энэ дэр нэг юм хөндүрлэлтэн зүйлтэйгээ нүүр тулаад тулаа гараад ирсэн байгаа. За тэг яг юу арга хэмжээнд дэр нэг болдог вэ гэхээр нөгөө би самантаг гэдэг чинь угаасаа юу юм бэлээ. Би сэтгэлийг ингэж нөгөө нэг тайвшруулж ингэж гаргаж ирд юм лээ. Тэгэл биеийг ингэж айгуу сайн хөдөлгөж орой өглөө ингээл бясалгал хийхээсээ өмнө болох ингэ дандаа ингэ хөдөлдөг юм билээ. Ер нь хөдлөх сайн л доо. Тэгээд тэгсэн чинь айгуу сонирна. Манай монгол хүмүүсийн мөрөн дээр нь ингээд нөгөө зүүн баруун төтгөр гэдэг чинь монгол хүмүүстэй байдаг үг нэ. За хавар болж ийн үсээ тайруулдаг. Тийм юм байдаг үг нэ. Яагаад гэсэн чинь манай нөгөө монгол уламжлалт биелгэнээр болохоор ингэж айгүйх ингэж мөрөө ингэж амар сайн хөдлөгдөг юм байл да. Яг энэний хүртэл ингэж чихэндээ ингэж хурж хөдөлдөг. Тэр маань энд нөгөө нэг ингэж бугларах тэр юмнууд ингэ байхгүй болгодог гинэ. Тэгээ морин дээлэн дээр бас ингэж дахиж ингэж салхинд ингэж сүрж явах нь бас тэр энерги аураг бас амар сайн цэвэрлж идэв юм байна. Тэгээ монгол хүмүүс ч цаанаас л тийм мэдрэмж үүтэй хүн байна. Тэрийг самантагтай болохоор бүр гоё болж гарч ирдэг юм байна. Тэг ер нь яг энэ мэдрэмжийг яг ярих юм бол амар их бараг подкастын цагаас ч илүү цаг болчих учраас ер нь нэг ч юм уу тий тэр нэг самантаг бясалгал ч юм уу сууж үзүүл та нар амар мэдрэх байхаа. Гайхалтай. Ингээд дээрээс ш. Дээр подкастыг бичсэн гэрэл төгс манай блогийн гэрэл төгс зочин хөтлөгчөөр тэгээ манай завхлан баяр байсан тэгээ Болормоо коуч ингээд энэ гурван маань гурлаа мэддэг юм байна. Бясалгалаа. Энэ төгсөө өвтөр нэг юм хар маасын төдөл тэгээ яах вэ гэх. Манай түмээ бүр гоё. Завтайл хүмүүс ажиллаа энэ даа гэж. Тэр чинь шууд 10 хоног аваа явчихсан байна. Нөгөө профессионал бясалгал өгөө энэ би нөгөө анх 2013 онд профессионал бясалгал хийдгээс байхгүй. Тэгээ тэр болохоор бүр 10 хоног ингээд найрамдлын төв дээр ингээд урт байхгүй. Манай хонгорогийн пашнтаас идэв. Өөрөө ихлүүлчихэд тэгээ одоо. Гайхалтай. Намайг ярь гэж ихлүүлэг маа. Тэгээ тэр болохоор утасгүй тэгээ юугүй байдаг байхгүй юу. Хинлүүч нүдрүү арахгүй эртний эмэгтэй хүмүүс хоорондоо ингэж ойрхон бас зүрхгүй биендээ ч хөргөлцөхгүй тийм байдаг байхгүй юу. Бясалгал хийж байдаг. Тэгсэн чинь яана тэгээ завтаа тийм амар завтаа гаад байгаа юм уу? Гэр хар гэр чинь яах юм? Өөр хүүхэд чинь яах юм? Ажлыг чи хий. Ингээ манай төмөд аягүй санаа зовсон. Тэр нь эрэгтэйчүүд бид нар чинь жоох энэс хол юм байна. Зарим хүмүүс одоо манай мандаа цандаа үзэж байгаа л мандаа ч бол бүр амар бясалгач шүү дээ. Оо тийм. Тийм супер. Суралц хүмүүс байна. За одоо хонгороо маань биднээс нэг хөөрхөн юм уламжлалтай болох гэдэг юм аа. Спонсоруудыгаа хиндэн зарлаад бэлэг өгчдөг тийм. Энэ бидний бэлэг зөв. Тийм зөв. Гайхалтай. Энэ юу юм бэ? Бүтээгдэхүүний дээж байгаа. Скин 1004-ийн. Биднийх айгүй гоё бүтээгдэхүүнтэй. За баярлалаа. Синтел. Бид нар ч бас Би авч хөө. подкаст хийгээд байгаа буйнаар байнгын бэлэгтэй. За. Манай скем 1004 бол цаанаасаа нэг юм брендлэр тэгээ яхаа аргагүй бүр нэг юм бүтээгдэхүүнүүд нь чанартай бүр ингээд мэдрэгддэг тий. Сав баглаа боодлоос нь хүртэл айгүй гоё харагдчихж штэ. Энэ нэрээ сав баглаа бол гоё юм. За энэ донгоолч юм чи би яах юм бэлээ. Үзчихийдгүү одоо энийг би бол хэрэглэхгүй манай охин юм уу? Манай охин л хэрэглэх байх та. Бидний хүмүүсээ синтел гэсэн бүтээгдэхүүнүүд нь үнэхэр гоё. Энд дээр одоо шууд хэрэглэгч нь сарны аваад орой их нэртэй гинтийн бэлэг байна. Оо shit тэгсэн шүү дээ. Оо би задлалцсан шүү. Энийг задлалцуулаад надад бүтэн юм. За миний бүтнийг авзаа. За.
Гайхалтай. Манай их нургаас энэ подкастыг үтгэлээ жилээ тойрох уу? Ингээд татах юм биш үү нэ за. За энэ арга спочтой. Өнөөдөр манай подкаст жоохон яаруу явж байгаа. Гэтэ өөнөөтэй орохоос ухаас амар өөр юм байна. Ояж байна. Мэдрэмж нь амар өөр. Санаас энергитэй. Тийм шууд эндээс баг ингээ халууд өгч төөнж байна энерги. Вау. Би энэ тийм юм зүг өгч чаддаг шүү. Ямар гоё. За ийм байдаг юм байна. Centella Light Cleansing Oil. Би нэг англитэй гал хэлсэн байгаа. За мэдээгүй би зарим нь түнхээр ойлгохгүй. За манай октод л мэдчих жоох тийм. За энэ бол нарны төсөө ямар ч нэг мэдчих. Сан сэрэм үдчин нарны сэрэм. За юу тааш нэг арсанд хэрэгтэй. Ампулуудын тийм. Гахалтай зүйлсүүд ах шиг тийм. Энэ эхлээд цэвэрлэгч тэгээд ампулууд байгаа юм байна. Энэ 3 төрлийн ампултай юм байна. Цайруулдаг, нүх агших, за тэгээд тайвшруулах, за тэгээд цэвэрлэх тос болон аргагүй эмхтэй хүмүүсийн гоо сайхны явсаа тийм байна. Өндөр түвшинд биш. Үнэхээр гоё. Өшин гоо сайхан чинь бүр технологиос амар хөгжсөн юм шүү. Амар гоё юм байна шүү. За ингээ гоё спонсороор орцож байгаа Skin 1400-д баярлаа. Баярлаа. Тэгээд дараагийн дугаарт Skin 1400-ийн маань оролцсон. Тийм бид нар чинь нөгөө дараагийн дугаарт ирэх зочныхон бэлгийг нь төрүүлж өгдөг. Seco Motors-ын нөгөө нэг дугууны модель байсан шүү дээ жижигхэн. Тэрэн дээр амар хөгжилтэй юм болсон. Эхлээд нөгөө юу яаж байгаа байхгүй юу? Тэр чинь ингээд гаднаас нь цоороод хатгачаар нь буцаагаад нөхөх шаардлагагүйгээр ингээд юм биш үү? Тэгсэн чинь бид нар тэгээд тэрийг ойлгож байгаа хгүй доторхын дарж үзэж үзэл ингэсэн чинь манай хэн блэ? Чавхаа маань энэ машиных байгаа юу гэсэн. Шууд нөгөө жижигхэн дугуйгаа өгнө гэдсэн. Скутерийн ингээд. Манай подкаст ер нь юу явах болгондоо дугаар болгон дээр нөхөрхөө онгойтой болоод байгаа. Тэгээ өнөөдөр та хоёр манаас жижигхэн онгойд орвол бас энэ подкастын зүгээр нэг юм оргил хайлайт хийсэн шүү за. Манайх угаасаа нөгөө ер нь нэг тийм эко тал руугаа бизнес эрхэлдэг. За тэгээд дугуйч гэсэн хагараал хог болдог гэдэгтэй адилхан. Ер нь нэг хагардгүй дугуйг нь авчрыг гэж удаад тэгээд сая ясны үзэсгэлэн дээр гарсан юм. Тэгээд тэгсэн хүмүүс засрын газрынхныг ажилгүй болохоор юм биш үү? Тийм ээ. Тэгээ яг ер нь бол хөдөө гадаа их явдаг. Одоо яг зуны үйлрэл болж байгаа шүү дээ, тий. Тэгээ ямар нэгэн шивээ эсвэл хадаас нь дээгүүр 100 гоё хөдөө явж идэг амармаар идэг, тий. Яваал тэгэл дугуй нь хагараал тэр аялал ямар муухай болдог гэдэг, тий. Тэрний оронд зүгээр гоё хагардгүй дугуй машин дээрээ тавиал тэгээ тэр чигтээ 100-жангаа санаа амар яваарэ гэж бас нэг бизнесээ төрөлжүүлсэн. Захирлыг ирсэн дээр бас нэмээд асууч. Манайхан бас их гоё асуулт асуусан. Тэр тухайн подкастын дугаар дээр энэ Lexus-ны дугуй байгаа юу гэсэн. Бага. Тэгсэн манай төгсөө маань гэсэн. Уучлаарай дугуй бол машины дугуй л гэж байгаа тий. Бусд нь төрлөөр байдаг шүү гэсэн тэр зөв. За яг маш олон төрлийн дугуйнууд байдаг. Мах өөртөө болохоор нөгөө Airstone брендийн дугуйг оруулж ирсэн. За тэр брэнд нь яадаг вэ гингүүд яг Toyota Lexus-ийн тэр үйлдвэрийн нөгөө сток дугуй гэж ярьдаг шүү дээ. Тэр дугуйг нийлүүлдэг үйлдвэр юм байлээ. Тэгэхээр ер нь бол Lexus-ийн дугуй байгаа. Дээрээс нь гэх юм бол бид нар бас цаашдаа юун дээр анхаарах гэдэг нэг гингүүд уул уурхайн компаниуд байгаа даа шүү дээ. Маш их дугуй ашигладаг. Тэрэн дээр бас дугуй нийлүүлэх боломжтой байгаа. Тэгэхээр танад ажилд орё. Бодно та. Уул уурхайн тэр том машины дугуйч хүнтэй байдаг гэсэн зарахаар комисшн өндөр байх. Ядраад мөнхийн нэг тийм комисшн одоо. За одоо манай нөгөө брэнд асуултаас эхлэх үнэ за. Тийм өнгөрснөөс л эхлэн тий. Тэгдэг байх. Одоо түүхээсээ гэх юм. Ер нь бол яг ийм санаа байгаа. Хүн болгон бизнес рүү янз бүрийн хугацаанд ордог юм байна. За би бол ингэж ярих дуртай. Нөгөө Монгол бизнес эхэлж байгаа эмэгтэй хүмүүс ингээ айгүй олон тохиолдолд би сонссон юм декретнээс шууд хувийн бизнес рүү орсон айгүй их байт юм лээ. Нэг ажил хийдэг байсан. Тэгээ декретнээсээ нэг юм хийжсэн аа тэр нь амжилттай болоод явцсан. Одоо манай Асахи мөнх гэрэл байна. Эм Селеб хэмжээлийн цэдвэ маань байна. Гэх мэт ингээ манай бинай дотроос нөгөө 8 минутын илтгэлээс нь л анзаарч байгаа юм л та тий. Гэдэг шиг эсвэл нэг юм төрийн албанаас шууд ингэсэн байна. Эсвэл одоо манай хонгороо шиг гэр бүлийн бизнесээ өвлөж авсан байна. Ингээд юм хүний бизнес рүү орсон тэр өнцгүүд их өөр өөр байт юм байна. За дээрэс нь тэрийг өсөж хөгжүүлж байгаа, өөрийгөө хөгжүүлж байгаа тэр бүх зүйл одоо айгүй өөр байт юм байна. Мэргэжил өөр хүн байгаад ингэдэг ч юм уу те. Энэ болгоно нэг юм тус тустай хүн болгоно нэг ном юм уу кино гэдэг шиг байгаа хгүй. Тэгэхээр одоо энэ асуултыг манай продюсер хонгороо асууж үзвэл. Бүр ярианыхаа өнгөнд нь орсон тийм ингээл амд нь орсон шүү дээ. Энэ нэг манай подкаст угаасаа 3 цагийн хэлхээсэн дээр ярьж байгаа. Тэгээд яагаад энэ бизнес руу ингэж
би ихлэ солонгоос асууж юм. Яагаад энэ бизнес руу ингэж орох болсон бэ? Нөгөө нэг юм асуудал байгаа шийдэх гэж орсон уу? Эсвэл саний ярь дээр өвлөж авсан уу? Ямар ийм сэтэл төрөөд энэ бизнес руу анх ингэж бизнес төл тавьсан бэ? За ярих юм бол арай урт түүх ах. Гэхдээ яг ихнээс нь ярьч тий. Угаасаа урт ярих юм чинь. Манай хонгорогийн дуртай юм аа. Хүмүүс угаасаа подкаст нэг юм давхар юм хийнгээ үздэг юм байна, сонсд юм байна. Тэгэхээр урт байх тусмаа хантай байдаг гинэ. Тийм судалгаа байна. Тэгээд урт болгох гэдэг юм лээ подкаст нөгөө. Тий. За би болохоор яг 2021 онд Австралиас Монголд ирсэн. Австралид ажиллаж амьдарч байгаад. За тэгээд тэнд Австралид байхдаа юу гоё санагдсан бэ гэнгүүт яг тэр үед нөгөө Tesla Австралид яг бум хийжсэн байхгүй юу. За тэгээд Tesla-г хараад ерөнхийдөө бол нийлээ мэдээж хэрэг гоё машин. Гэхдээ юу нь хамгийн гоё юм бэ гэнгүүт цахилгаан гэдэг тэр шинэ технологи айгүй гоё санагдаад. Ер нь энэ бас нэг цахилгаан автомашиныг Монголдо оруулж ирэх юмсан. Эсвэл унах юмсан тийм сонирхолтой бол Монголд ирсэн. За тэгээ Монголд ирээд бол бас шууд цахилгаан автомашин авахаар л хайж байгаа юм л да. Ер нь бол бас тэндээ нэг 6-7 жил болцсон. Одоо Монголд ирээд дахиад суурах гэж үзэж байгаа байхгүй. За тэнгууд болохоор маш нийлүүлэгч нар нь маш цөөхөн байсан. Маш ийм сонголт юусоо байгаагүй. Тэгээ бид нэр цахилгаан автомашин авч чадаагүй тий. Тухайд 21 онд сайхан юм шүү дээ. Сайхан шүү дээ. Тэгээд би чинь яг Австралиас ирчээд ер нь бол бас Австралиас ирсэн үндсэн зорилго нь бол нэг бизнесээ хий да тий. Монголд авахын хамгийн гоё зүйл ч ерөөсөө тэр шүү дээ. Эрх чөлөөтэй би бизнесээ хийн. За тэгээд өөрийнхөө гэр бүлийнхэнтэйгээ сайхан ойрхон дотн байна гэдэг энэ зүйлүүд манайсан. Гэхдээ яг тухайн үед болохоор яг нөхцөл байдал бол тэгж таараагүй. Манай хүн бас шууд ажилд орсон. Би тэгээд 21 ч коронавигийн дараах. Яг коронавигийн дараах байхгүй. Би бас өөрөө шууд хурж ирэнгүүтээ ажилд орсон. За тэгээд ажилд тухайн үед орохдоо болохоор Монголын ипотекийн корпорацид эрсдлийн удирдлагын газрын захирлаар орсон. За тэгээд эрсдлийн удирдлага ямар дээрээс эхэлж байна. Тэгээ түүнээс өмнө яг зөндөө олон банкны сектороор явж ирсэн. За тэгэнгүүт хурж ирээд бас эхэлж байгаа нь тэндээс эхэлсэн. За тэгээд тэр үед болохоор юу хийгчээсэн бэ гингүүт банкны секторын бүгдээрээ нөгөө доктортой хөгжил ярьдаг, доктортой санхүүжилт ярьдаг. За тэгэнгүүт яг тэр доктортой санхүүжилтийн чиглэлээр за тайлагнал, за аргачлалууд тэр нь яг эрсдэлээр буудаг байхгүй юу. Тэгээд доктортой санхүүжилтийн чиглэлээр яг би ажиллаж эхэлсэн. За тэгээд өөрөө бол тэрэнд өмнөх хэрэгт дурлсан. Яагаад вэ гэхэлэр Монголд ерөөсөө энэ л хэрэгтэй нэ тэ. Энэ амар цөлжилт, за энэ амар хагаарын бохирдол, энэ амар одоо энэ бохирдлуудын дунд бид нарт юу хэрэгтэй вэ гингүүт ерөөсөө энэ доктортой одоо бизнесүүд доктортой одоо амьдрал гэдэг ч юм уу те тэрийг нь бид нар санхүүгийн байгууллагын доктортой санхүүжилтаараа санхүүжуулнаа. Тэрний тулд юу хэрэгтэй вэ гингүүт аргачлалууд байна, бүтээгдэхүүнүүд байна. Тэрийн дараа нь яаж тайлгнах юм бэ гэдэг дээр би яг ажилласан. За тэгээд яг ингээд доктортой бизнес гэдэг зүйл дээр айгуу дурлаад явж исэн чинь манай хүн яг өөрийнхөө тэр нөгөө сонирхлоороо яг Австралиас ирсэн тэр нэг зорилгынхаа дагуу ерөөхдөө бол бизнесээ хийж эхэлж байгаа. Ер нь 22 оноос л гэсэн үг л дээ баг. За тэгээд тэр үед юу болж исэн бэ гэхэлэр BYD-г бид нар анх удаа оруулж ирээд за гэхдээ бид нар шууд BYD бол оруулж ирээгүй. Tesla, Benz, BYD-гийн цахилгаан автомашинуудыг Монголд оруулж ирсэн. За тэгээд одоо энэ ч нөгөө хуваараа гэсэн үг шууд компани болцсон байна гэсэн үг. Яг компани нээж байгаа л үндсэн юугаа үндсэн түүл нь бол компани л нээж байгаа юм л да. За тэрэн дээр тэгээ хувийн бизнесээ хийж эхэлж байгаа гэсэн. Гэтэ тэрэн дээр хамгийн гоё юм нь юу байсан бэ гэхэлэр эргээд л манай банкны сектор Богд банк манайхаас жишээ нь хамгийн анхны 4 цахилгаан автомашин авч байгаа байхгүй. Ингээд бид нарын бизнес одоо тэгэхээр таны нэтворк тусалсан гэсэн санаа юу? За үндсэндээ бол тэр тусалсан. Гэхдээ яг нөгөө талаар бас манай үний юу effort хэлбэл яг мөгийн чинь бас банкнаас юм уу? Үгүй. Мөгийн чинь болохоор яг уул уурхайн чиглэлээр явж исэн. Тухайн үед ч гэсэн уул уурхайн чиглэлээр ажиллаж исэн гэсэн. Тэгээд бид нарын анхны бизнес маань ер нь боссон бидий. Тэгээд тэр үед бол ер нь би ч өөрөөс яг нэг тийм машин утсыг тийм сольдог төрлийн хүн биш байхгүй юу? Жохон үнэн хэрэглээтэй. Тэгсэн чинь яг ийм эко машинуудыг хараад эн чинь бас нэг бас хятадаас оруулж ирж байгаа машинууд ямар төрөл вэ гэд Япон хятад машиныг ингээ харьцуулаад харангууд ялчгүй бүр тэрэндээ дурлсан. Ягаад вэ гэнгүүт тэнд гарч байгаа хэмнэлтүүд ахаад дээрээс нь тэр эко машин дээр орсон тэр опшнууд, загварууд
бүх зүйл нь амар гоё байсан. За тэгээ энэ бизнес маань нэлээд явж байгаад би өөрөө бол бүрэн энэ бизнес руу бол 24 оноос орсон байдий. За тэгээ 24 оноос хойш бол яг энэ бизнес дээр 100% цагаа зарцуулаад ингээд давхар явуулсан ба шүү дээ. Нэгдээ чи унга family бизнес руугаас орсон тий. Гэтэ яг үндсэн бизнесийг маань бол манай нөхөр бол явж явжсэн гэсэн үг. Гэтэ яадаг ч гэсэн эко бизнес гэдэг зүйл дээр тууштай байгаад одоо ч гэсэн ер нь бол салбарлсан бизнесүүд маань ч гэсэн дандаа доктортой хөгжлийг дэмжсэн ийм бизнес байгаа. Вау, одоо ингээд бас л ингээд найзлал овоол хугацаа өнгөрөөсөн мэдчихээн гэж бодсон чинь банкны секторт тэр мэдээгүй байсан шүү. Энэ нөгөө энэ подкаст хийгээд бас нэг давуу тал. Хүмүүс ингээд аваад дотн мэдээд байгаа. Би ер нь бол 2010 оноос хойш банкны секторт ажиллаж байгаа. Тэгээд анх худалдаа хөгжлөөс ахуулаад худалдаа хөгжил дээр анхны л тэр одоо гадаад харилцаа хариуцдаг байсан. За тэгээд худалдаа хөгжил чинь нэг юмараа маш давуу талтай нь гадаад харилцаа хахад олон улсын зах зээл дээр бонд гаргах гэдэг бизнесүүд дээр их давуу талтай гэдэг. Тэрэн дээр нь ажиллаж гоё туршлага хоригдсан. Тэгээ хэдэн онд Австрали явсан юм Монголд бич чад. Тэгээ 21 он 6-7 жил эхлэх чинь 15 онд байсан. Тэгээ 2015 онд явсан. Оо, nice. Энд бүр ингээд түүхийнхээ амтанд орчих бишрлээ шүү. Таныг түүх ярьж байгаа би нэг бүр ороодсон байсан. Тэгэхээр айгүй ажилтай маа гэдэг шүү. Надад нэг юм би одоо нэг ингээд жоохон орчуулагч хийх гэдэг шүү. Үдж байгаа хүмүүстэй би ч өөрөөс мэдэхгүй байгаа болохоор дунд нь сая тогтвортой бизнес, тогтвортой санхүүжилт энд би дурлаад гэж их ярьлаа. Энэ нөгөө sustainable гэдгийг хэлж байна уу? Sustainable гэж яг юу юм бэ? Ер нь ийм юм. Одоо ингээд бид нар өөртөө ярьдаг штэ тий их үүсвэр гэх юм уу одоо нөөц хязгаарлагдмал байгаа даа штэ тий. Гэтэл өнөөдөр бидний хүмүүс одоо бид нар энэ үед амьдарч байгаа хүмүүс энэ их нөөцийг бүгдээрээ нэг дор бараад дуусгачих юм бол бидний дараагийн үе яах юм бэ? Тэ. Эсвэл бид нар амьдарч дуусгаас өмнө ч гэсэн тий энэ нөөц барагдчихвал яах юм бэ гэдэг зүйл байгаад байгаа байхгүй юу. Одоо бид нар өөртөө ч гэсэн харж ш тий. Манай энэ урд одоо өмнө говьд цөл юу байдаг гов байдаг гэж боддог байсан бол өнөөдөр бид нар Улаанбаатарт ямар амар шороо тоос харж ин тий энэ ч өөрөө цөлжилт маань энэ хойшоо яваад эхэлсэн л байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зүйлийг болохоор бид нар илүүтэйгээр sustainable буюу тогтвортой илүү одоо ийм ариг гамтайгаар хэрэглээд эсвэл бол цаашдаа ахин нөхөн төлж боломжтойгоор хэрэглээд тэгээд дараагийн үедээ өвлүүлэн үлдэх гэдэг энэ зүйлийг л илүү хүсэж байгаа гэсэн үг. Тэгвэл нөө бидний ойлгодог байсан эко гэдэг юм чинь дараагийн ангин SDG юм уу? Эко ер нь бол эко гэдэг зүйлийг бол дэмжиж байгаа. Гэхдээ эко гэдэг маань болохоор яг юугаар хэмжих юм бэ гэдэг эрэнгүүт нөгөө хэмжих зүйл нь байхгүй болчиход. Тийм. Сайн нөгөө би тайлагнал гэдээ ярьлаа шүү дээ. Тэнгүүт эко гэдэг зүйл нь яг юугаар хэмжигдэж байна? Одоо жишээ нь цахилгааны хэмнэлтч гэдэг юм уу те. Цахилгааныг 20% ашиглагын 20% буруулаад байгаа мó 10% буруулаад байгаа мó. Эсвэл цахилгаан машин чинь цахилгааны одоо бензин ашиглалтыг буюу бензин ашигласны дараа тэндээс гарч байгаа нөгөө нэг CO2-ууд шүү дээ. Тэрийг хэдэн хувь бууруулж байгаа юм бэ гэдэг дээр л ерөөсөө тэр хэмжих зүйл юм. Тэгэнгүүт бас энэ sustainable гэдэг зүйл дээр бас дараагийн нэг эрсдэл гарч иртээ. За тэгээ бүр халиад явчих юм бол экоч гэдэг юм уу энэ ногоон гэдэг үгнүүдийг бас хамаагүй ашиглахаар бид нар чинь бас нөгөө гаднаас ногоон санхүүжилт татаж ирж байгаа тий. Тэрийг ногоон зүйл зарцуулж байгаа гэж ярьж байгаа байхгүй юу. Гэтэл ногоон зүйл зарцуулж байгаа гэдэг нь зүгээр эко гэдэг үгээр ингээд будагдаад ч гэдэг юм уу тий. Тэгсэн мөртлөө цаана үнэхээр ногоон байж чадахгүй байх юм бол тэрийг бид нар ногоон угаалт гэдэг байгаа байхгүй юу. Тэнгүүд хитрхи нөгөө мөнгө угаал гэдэг шиг үү? Тий. Оруулж ирсэн ногоон юмд өгчөөд орж ирэнгүүтээ бараа юмд өгчих. Бор юмд өгчих юм бол болохгүй байгаа. Тэнгүүд эко гэдэг үгийг хитрхи хамаагүй хэрэглэх, хитрхи их ногоон өнгийг ашиглах ч гэдэг юм уу тий. Тэр зүйл нас эргээгээд ногоон угаалт юм биш үстэй гэдэг хардлагыг төрүүлдэг болчих гээд байгаа гэсэн. Вау л та ёо next level болж байгаа юм шүү тий. Гайхалтай. За тэгэхээр саяны асуултны хариулт нь бүрдсэн үү? Бүрдлээ. Би нөгөө анх нөгөө Scrum Motors гэх машины бизнес харагдаад байгаа шүү дээ тий. Тэгээ эмэгтэй хүн яагаад эндээс эхэлсэн болоо гэдгсэн чинь бас нөхөртөөгөө хамт гэр бүлийн бизнес байсан юм байна тий. Тийм шүү дээ. Манай мөгийн чинь Synergy гişүнчлэлтэй. Манай нөхөр чинь би надаас өмнө би 80 гişүн болсон. За тэгээ би 80 их хайртай, маш их цаг зарцуулж явдаг гэсэн. Тэгээ намайг сөүлд нөөрэ уруу татаж Каракоромд оруулсан байдیں۔
Тэгээ их цагийн удааг ойлгосноо. Тэгээд аргагүй юм байна да гэж. Гой газар байна. Одоо өөрөө бүр спонсор центр болсон. Подкастын зочин хамар да. Би ч өөрөө координатор болсон. Тийш тий. Хариуцлагатай координатор гэж байна шүү дээ. За. Одоо би одоо зүгээр ингээд толгойд өгчтэй. Одоо тий бадрахаас асууя. Бизнес руу ягаад орсон бэ? Гэтэ ер нь түүхийг нь бол сонссон. Бүр багасаа эхэлсэн байлээ шүү дээ бизнес нь тий. би бол тэр бүр багасаа яриасаа бүр багасаа ярин яриасаа. Окей, би айгу дистратал авахтаас ярих хичээ. За. Товчхон чадвал те. Би ч болохоор өөрөө яг нөө овнор болох хүмүүс үүсэн байгуулагч бол биш. Гэхдээ мэдээж бизнес хийгээд алдаж оноож явж үзсэнд бол түүх бол арим дуршлаг бол мэдээж байгаа. Тэгээ би түрүүн хэлсэн нөө бизнес хөгжил харилцан захирал одоо хийж байгаа гэсэн те. Одоо энэ компанид одоо энэ компани маань шавн дээр буюу одоо манай үйлдвэрлэлийн байр байгаа. Тэр үйлдвэрлэлийн байран дээр би бүр багтаа усны юм төмөр тэргэн дээр одоо юм төмөр дугуйтай төмөр тэргэн дээр бокс савн тавиад хүмүүс гудамжаар одоо нөгөө сүйт хараг аваарай гэж боддог байсан бол би бокс аваарай гэд зардаг байлаа. За энэ бол миний хамгийн анхны одоо 8 бас хэднээс таглаа. Тэр чи одоо бүр нэлийн багтаа 2 дугаар анги мэнг байсан баг. Тий. Тий яг 2 дугаар анги. Үнэн класс төрсөн энтерпренер хүн байждаг надад. Тий тэр бизнес ухааныг угаасаа нөө ээжээсээ сурсан. Манай ээж бол нөө мэдээж амьдралаа авч явахын тулд бол маш олон зүйлийг хийсэн. Тэгээд одоо хүүхдүүд бид нар нь чадхаараа өстө эрвэхээр хүүхдүүдийг хийгээл дэмжиж бол тусалдаг гэсэн. Тэр бол миний хамгийн анхны бизнес. Хэдэн мөн хүнсний дэлгүүрүүд мухлагуудыг бол жинхэнэ бацдаг байлаа. Тэр авийнхаа гудамныхаа. За тэгээд үүний дараачаас би цэцэг зарж эхэлсэн. Одоо тасалгааны цэцэг. Одоо тэгээд тасалгааны цэцэг. Нөгөө вартаа усалдаг нь хэлж байна. За. Тэр цэцгийг зарахын тулд надад айгүй одоо чухал скил юу суусан бэ гэхлээр би тэр цэцгийг маш сайн мэддэг болж иж хүнд тайлбарлаж иж зарна. Энэ бол миний хамгийн анхны борлуулалтын чадвар одоо сулгасан одоо бизнес гэж хэлж болно тийм. Тэгээ энэ дээр би бол цэцгийг ягаад та энэ цэцгийг авах хэрэгтэй. Цэцэг болго өөр одоо тийм мөн чанартай, философитой маягийн тэг хүнд өгж байгаа эрүүл мэндийн одоо талаас аш тэр тийм орчин нөлөөлөх юунаас ахвалаад одоо манай ОМ-ийн одгорлол маш сайн мэдж байгаа тийм. Энэ болгоныг би бол ингээ ярьж зардаг байсан. За тэг ер нь энэ мэдчлэн юм жижиг юмнуудыг айгүй их хийж багасаа бол ажил хийдэг байсан тийм байгаа. Тэгээд би яг 2015 онд 2015 онд болохоор та бүхний мэдж байгаа машины дээр тавьдаг юм сурталчилгааг таад 2015-аас 2016 оны хооронд харсан баг. Симфор гэж яддаг. Тий. Симфорон биш. Яг ингээ дээрээ ингээ UB хэвлэлтэй, дотроо гэрэлтэй, гаднаас айгуугаа гэрэлтэй харагддаг. За. Тэгээ тийм машины сурталчилгааг нэг 100 ширхгийг нэг хүнтэй хамтарч хийгээд тэгээд түүнийг 100 рандом таксин дээр тавиад уг нь айгүй гоё маркетинг тий. Төгжрөл бол мэдээж хотын хаасаагүй байгаа. Тэгээ 100 такси бол хотын хаасаагүй явна. Одоо ямар ч нөө сегмент хамгаалахгүйгээр хүний нүдэнд өртөх боломжтой тийм айгүй бага зардлаар боссон уг нь бизнесээ. Нэг тийм бордон сурталчилгаагаа болохоор нэг 240 орчим мянган төгрөгөөр бол тухайн үедээ босгож исэн. Тэгээ нийтдээ 102 ширхгийг хийгээд яг 100-г байршуулад. За тэгээд тэрэн дээр бол мэдээж маш том алдаа гаргасан нь юу вэ гэхээр нөө менежмент. За тэгээд өөрөө нөгөө залуу хүн байсан учраас намайг хүмүүс үнэхэд бол нэлээд тоогоогүй. Би бүр Unitel group, Шунглаа group бидэрлээ очихын тулд үсээ ингээд айгу жижигхэн засуулаад тэгээд нэг хөгшин болж байгаа юм уу? Хөгшин зангаа зүгээд айгу хөгшин old school тийм зангаа зүгээд тэгээд хөгшин нүдний шил зүгээд тэгээд Facebook profile зураг одоо нэг юм шилэн одоо юуны офсийнхоо тэнд ингээд аваад айгу ингэж мэгээ зогсоод тэгээ хүн амтлуу мэйл бичихтэй миний зураг маш чухал байгаад байдаг. Тэгээд мэйл дээр бол ингээд гайгүй те ярьж байгаа. Яг нөө бод байдал дээр очингууд мэдээж тухайн үеийн дээр өндөр түвшний менежерүүд захирлуудтай одоо тэр жоохон хүү очиод уулзаад бүтээгдэхүүнээ танилцуулаад те яагаад манайхыг сонгох хэрэгтэй юм бэ те манайх ингээд маркетинг хийя. Тэгээ дийлэнх газрууд бол яг манай одоо борлуулалт маркетингийн төр үйлчлэгийг бол аваагүй юм. Маш олон хаалга бол миний өмнө л хаагдсан нүдэн дээр. За тэгээд би Unitel-ийн чин санаа гэдэг та бүгдийн мэддэг нэг царайтай царайлаг залуу байдаг тийм. Манай хулангийн нөхөр ядаргатай. Тий. Тэр хүн дээр очиод за хаа бэст үнэнгээ хэлье тийм. Би энэ бизнес хийж чинь одоо энэ дээр маань ингээд би үнэгүй одоо Unitel group-ийн би үнэгүй маркетингийг одоо 1 сар хийж өгье тийм. Надаа одоо юу хэрэгтэй вэ? Борлуулалт хэрэгтэй байна. Манай одоо тэр бордон сурталчилгаанд
танах шиг юм сайн том группийн сурчлагыг би тавьмаар байна. Би үнгүү тавиадаг, дараа нь тайлбар. Тэгээд зөвшөөрөөд тэгээд би Unitel-ийн халуухан гэдэг одоо нэг тухайн шинэ жилд зориулж гаргасан байсан юу сурчлагыг халуухан гэх картын сурчлагыг би 100 таксын дээр байршуулад за тэгээд би зураг авалтыг шаардлагатай болсон тий. Тэгсэн чинь нөө 100 рандом таксинуудыг цуглуулна гэдэг асар том нэг одоо менежментийн одоо юм нүүр тулсан л та. Тэгээ би бүгдэнд нь хүмүүст л нуцаар яриад хүүхдүүд нь шинэ жилийн бэлэг өгье дахиад зардал гаргаж байгаа тий. Тэгээ зураг авалт хийхэд бол тэгжиж тэр хүмүүсээ дуучны зураг авалтыг тухайн үеийн iPhone 10X Max үүд чинь өвлийн хөтөн ингээд лайв хийгээд ч юм уу зураг авах гэдэг ингээд унтарчдаг байсан. Хүүгүүтээ уц ингэрлүүгээ хийгээл хөлтлөө ингэж одоо ингээд тэрэл тэгэл халааж байгаа л гараа амарсан халааж байгаа л гаргаж ирээл гараараа битүүлж байгаа л нөө зураг хийгээл бичлэгээ хийгээл миний гар мар ингээд бүр бээрэл чичрээл хоолоо чичрээл бүр тэгжиж нэг зураг авалт мавалтаа хийжсэн түүхтэй. Тэгээд тэр зураг авалт чинь нөө тайланд орох гэдэг шүү дээ. Яг зөв тий тайланд хийх гэдэг. Тэгээ энэ дээр бол мэдээж асар нөгөө бизнесийн нөгөө туршлага байхгүй. Надад ямар ч ментор байгаагүй. За тэгээд мэдээж залуу хүүхдийн амгалан зангаар хийсэн өөртөө ихтгэлтэйгээр бол мэдээж зөрөгтэй хийгээд зөрөгтэй шалдсан. За тэгээ одоо тэр мөр одоо 240 мянгаар тухайд хийжсэн бордууд маань одоо хаанч гэдгийг бүү мэд бурхан бүү мэд тийм ээ. Тэгээ энэ мэдчлэн менежмент дээр алдаад ерөнхийдөө бол би дараа нь компаниудад бол яг менежерийн төвшөнд ажил хийх хэрэгтэй юм байна. Менежментийг сурах хэрэгтэй юм байна. Тэгээд одоо жинхэнэ нэг худалдааны төлөөлөгч бас миний ажлын карьер бол эхэлсэн. За тэгээд ингээд дахиад ярих юм бол айгүй урт юм байна. Одоо шууд өсрээд явхад сүүлд одоо энэ тавилгын салбарт руу яагаад орох болсон бэ гэхээр Deutsche Villa гэдэг компаниос хамааралтай. Deutsche Villa гэдэг 3 захирлын үүсгэн байгуулсан герман чанарын нутагшуулаа гэдэг нэг тийм компани байгаа. Ерөнхийдөө бол барилгын салбарын нэлээд сайн мэдэн дээ. Том компани. Тэдэнд одоо би жавхлан захиралтаар бүр гуйж орж илаа. Тэгээд би танай компанид л ормоор байна. Тэгээд намайг ажиллуулад үзчих. Эхлээд авахгүй гэсэн намайг. Ажиллуулад үзчихээ би ингээ өөрийгөө харуулъя. Гуйсаар гадаад ороод харуулсан. Гэтэ 2 жил бол маш амжилттай ажилласан. Тэгээд мэдээж нэг гарах шалтгаан гарсан. За тэгээд би өөрөө дөр цэцэг зархаас ахуулаад яаж би зарж байгаа бүтээгдэхүүнээ буюу энэ усыг зарахын тулд би бүх арга замыг хэрэглэхийн тулд бүтээгдэхүүн өөрөө амар сайн мэдээд маш сайн судлаад давуу болон сул талуудыг аягуулсан мэдж чад би хүнд чин сэтгэлээсээ энэ усыг одоо магадгүй те би бэлтаа зарж ивэл тайлбарлаад тэгжиж би аягүй сайн борлуулалт хийдэг байсан. Ярианы чадамж маань ч гэсэн түүнээс ал хөгжсөн. Тийм байна. Сайн ярьдаг юм. За баярлалаа. Тэгээд дараа нь 7 болдог групп буюу Ганбат захирлээ хөрөнгө оруулалтаар Италиас Infinity гэх брендийн дэлхийн 1 номерын персонал чулааг оруулж ирсэн. Тэгээд түүнийг Монголын зах зээлд тавилгын компаниудад бол түүнийг танилцуулаад би өөрөө өнөхөд бол бүх тавилгын топ гэсэн газруудыг аваа. За би бол техник хэлжинд 10 яг топ газрыг өөрөөхөө харилцагч болгоцсон байхад би бол хангалттай борлуулалт хийчих юм байна. Тэгэж явж байгаад одоо үндсэн бидний буюу Авнер нарийн ширхэг групп одоо компани одоо юутай үүсгэн байгуулагчтай захиралтай 3 4 7 хоног хөөцөлдөж би бүр уулзаа. Энэ ямар ууггүй залуу вэ гэж залинаа залуутай ч нэг уулзъя да гэж яагаад би артлаас нь харуулж байгаа бүтээгдэхүүнээ танилцуулаад яг өөрийнхөө анхны гэрээт борлуулагч болгож исэн дээл хийж ирсэн. Тэгээд тэр хүний нүдэнд өртөөд ерөнхийдөө дараачийн 2-3 жил Infinity брэндийг Монголд нэлээд сайн таниулцаад байж байгаад хуваараа юм хийнгээд ерөнхийдөө бол бизнес консалтинг хийх амбицтайгаар гараад 2-3 байгууллагад бизнес консалтинг бол хийсэн. 2 байгууллагад мэдээж маш амжилттай одоо миний зөвлөгөөний дагуу амжилттай явсан нэг компани бол мэдээж фейлдсэн. Энэ бол нуугаад яах вэ? Тэгээд тэгж явж байгаад манай одоо яг үүсгэн байгуулагч маань надад санал тавиад ингээ манай бизнес хөгжлөөр эзэн захирлаар ажиллаач. Бид нар бол ийм алсын хараатай ингэж явж байна. Одоо бол ийм түүхүүдтэй байна гэд. Тэгээд ерөнхийдөө бол хөрөнгө оруулалтынхаа одоо хөрөнгө оруулагчийн амлалт гэдэг зүйлүүд байна тий. Тэр болгон маань алсын хараа философи төв нүртэл таалагдаа. Тэгээ ерөнхийдөө бол хамтарч ажиллахаар болоод тэгээ одоо ингээд 3 жилийн нүрийг бол үзэж чинь энэ хугацаанд бол мэдээж салбартаа нэлээ дажгүй нэр хүндтэй одоо манай kitchen store брэнд стандарт kitchen маань ч гэсэн борлуулалт сайхан өндөртэйгөөр тэгээ ерөнхийдөө бол сайхан түүхтэй сайхан хамт олон бий болгоо явж байна да. Тийм ээ л австрч байсан чинь материал нь айгүй гоё чанартай хийсэн тавилгууд нь айгүй гоё юм билээ тий. Тийм тэгээ танаа бол манай бол бүх юм тэр интернет бизнестэй гоёсэн тий. Nice. Өнөөдрийн дугаар юм амар юм кул дугаар болж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Өмнөх дугаарууд дээр ингээд юм л хангалтаадсэн тий бид нар. Өөр амар гоё юм seriously тий амар юм гоё background энэ төр хүртэл ямар лаглаг хүмүүс ирээс очоо. Юу ч 240 та нэг баяр урагчаа. Ямар ч мондог юм тий. Одоо манай ер нь юм шүү. Дундуур нь битэрээс ч гэсэн юм асууж болно.
Тэгээ сонирхолтой юм байвал тэг гинт харсан чинь өш өнө чи юу гэсэн. Тэр зүгтээ өш хонгороо чи өмнө мисс юм бэл шүү дээ. Мисс. Үний үү? Тэр чи мисс гэхгүй лөө. Модель. Sorry. Бороо. Тэр өмнө дугаар дээр ярьдаг. Яриаг байхаа тий. За би асуучих. Би хариулж байгаа. Бид өөрөөс юм жоохон мангар шүү. Нэг ингэж шидэд байдаг. За би хонгороос яг хүмүүст сонирхолтой болов. Одоо ингээд 2 сая түүхийг сонсонгууд хүн болгоны нөгөө түүх гэж хардаа бөөн сургамж байгаа байхгүй тий. Банкнд ажиллаж исэн тэр одоо туршлага юм нь хүмүүс одоо нөгөө ингэдэг шүү дээ. Одоо нөгөө захирлууд ялангуяа энэ дэд нэг энийг ойлгуулчихсан гэдээ ажилчдаа менежертэй хэлэх гэсэн чинь нөгөөдөл нь болохоор яг тухайн үедээ тэрийг ойлгохгүй байж байгаа дараа нь өөрөө нэг юм ихэр ч юм уу том албанчлалд очихоор ч юм уу тэр үедээ энийг сурсан байна гэж ингэдэг шүү дээ. Сая тойрхон түүхээс би яг тэрийг хараад ажиллаа. Банкнд ажилласан туршлага нь гадаадд сурсан туршлага мэргэжлэн тэр нөгөө доктортой хөгжил гэдэг нь ингээд одоогийн амжилттай явж байгаа бизнесийн суурийг тэнд ингээд бас бэлдсэн байна. Өмнө ажиллаж исэн туршлагуудаас нь хүн зан чанарыг харсан байна. Хүнд нь хөрөнгө оруулалт хийсэн байна. Одоогийн бизнес гэдэг нь тий. За тэгвэл хонгорогийн нэг бас нэг юм онцлог байна. Нэг юм хийгээд байгаа. За ер нь хонгороо орсноос хойш манай энэ хар орны нөгөө сошиал бол амар идэвхтэй болчихсон. Тэ жижиг рийлүүд ороод тэ нэр мэрийн таадаг мадаг болол. Тэгээ бусад бас бинаа гişүүч гэсэн айгу ам сайтай байхгүй. Хар орны юу ямар гоё болчих вэ. Тэгсэн манай хүний суур тэр нөгөө одоо хийж байгаа бизнесээс өөр тэр юм гоё юм билээ. Тэгэхээр та нөгөө бизнесээс гадна өөр юу сонирхдаг тэр нөгөө моделийн талаар бас дунд нь авчлаад яриад өгч. За. Биш нэг юм тавилттай юм шиг орчихгүй юу? Сайхан боломжтой ашиглаад байгаа тийм. Харин ятгаалаа байдаг тийм. Яа, эмэгтэй хүн болгоны мөрөөдөл гэх юм уу? Нэг юм гүнж, мисс, модель гэл ингээд байдаг штеп. Ингээд хувцас ингээд баг багтаа ингээд өөртөө байгаа ээжийн байгаа хувцсуудыг өмсөл ингээд халахж малхаал ингээд нэг юм хувц загварыг тэгээд ер нь тиймэрхүү мөрөөдөлтэй байжгаад 10 жилдээ ер нь амар бондгор хөхт өвөө мэдэр өссөн нууж нэг нэгнээс нууж надад ингээд хотлоо өсөөр байгаа. Өвөө мөгийн буруу байдаг нас. Ирэхсэн нэр амар бондгор байсан. Тэгээд ер нь айгу бондгор хөхт ижгаад тэгээд оюутан болоод айгу жингээ хасаад тэгээ байж дахиад бодгорлцсан юм аа ягаад ч заяа. Тэгээд тэгсэн чинь миний энэ мөрөөдөл гэдэг зүйл байхгүй юм байна гэж ингээд ковид үеэр бодоод байжсэн чинь нэг юм юу явдаг хөөх зар явдаг ийм класс ийм 80 кг-аас тийшээ метр 65 метр 70-аас тийшээ юм өндөртэй эмэгтэйчүүдийг ингээд шалгаруулж авнаа. Тэгээд анкет явуулаад зураг авуулаад тэгсэн чинь тэнцсэн гэдэг мэт ирээд. Тийм. Тэгээд тэгсэн чинь нэг 170 орчим хүнийг анкетаар тэнцүүлсэн гээд тэгээд тэндээсээ 40-ыг шалгаруулж авна гээд. Тэгээд тез майдан дээр гарч халах малах юм мэдгүй шүү дээ. Тэгээд ингээд 170-уулаа нэг юм юун дотор ингээд хүлээж байгаа байхгүй тийм сонгон шалгуулалт болоод. Тэгээд тэнд сонгон шалгуулалтын дээр нөгөө жүжигчин тэгээд нөгөө алхаа гişгний багш нар бөөнөр ингээд сууж байгаа. Тэгэнгүүтээ ингээд ээлж талаар дараалал хүлээгээл ингээд бас айгаад байж арч юм. За нэр дудаал орлоо. Тэгээд амар олон хүний дунд ингээд халахаал байсан чинь бас амар гоё идэм билээ. Нөгөө ингээд улаан хавсан дээр ингээд шалгуулалт дээр ингээд халахаал. Тэгээд тэгсэн чинь гадаагаар бас нэг зургийнхаа штор гахуулаад тэгээ бас нэг сар гараа хүлээсэн баха. Тэгсний дараа тэнцэн гэдэг мэдээ ирээд. Нөө 40-тэй багтчих юм уу те? 40-тэй багтаад тэгээд нэг бид хэд бараг 2 сар шахун бэлтгэл хийнгүүтээ соёлын төвөрөнд бид нар байсан. Тайлан тоглолт. Тайлан тоглолт байсан. Тэр тайлан тоглоход юу болох вэ? Та нар ингэ загвар үзүүлэх юм. Тийм нөгөө бид нартай юм хамтарч ажилладаг юунууд гэдэг вэ? Хувцсны компаниуд гэсэн үг. Монголда үйлдвэрлэл эрхэлж байгаа тэр компаниуд бид нартай ирэхэд ингэж хамтарч ажиллаад тэдний яг юм пласа өөр сайзын хувцснуудыг бид нар ингэж тайзан дээр гарч халахдаг. Тэр нөгөө хүмүүс чинь тайзан дээр гарч модель халахна гэдэг чинь модель чинь 90 60 ч юм уу тийм нэг амар скины турхаал байх хэрэгтэй гэдэг зүйл байхад бид тэрийг ингэж өөрчилнө гээд тэгээ ер нь жингээ хасч биеийн жиндээ хүртлээ ганган байцгаа гэсэн тийм уриатаагаар бид хэд ингээд гарч алхсан. Тэгээ тэрнээсээ хойш манай багш бидрийг айгүйх болон хинтийн нөгөө нэг хурдны фестивал тэгээ намын баяр тэгээ амар олон арга хэмжээнүүд дээр нийлмэлтэй арга хэмжээнүүдийг ингээ эмгтээчүүдийг авч ингэж алхуулдаг байж байгаа. Тэгээ би тэр юугаараа дагис гэдэг агентлаг байгуулсан байхгүй. Тэгээ бид нар агентлагаараа юуны агентлаг гэсэн үг? Класс модель агентлаг. Харин яа гэсэн үг одоо нөгөө айлуудыг загвар одоо рекламд гэсэн үг юм уу? Тийм бид нар ерөнхийдөө одоо ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэдэг одоо эсвэл энэ арга хэмжээний дундуур ингэж гарч ирдэг оролцсон тийм тэгээд чимэн гэсэн үг юм уу? Тийм. Ер нь энэ хүмүүс айгууд гоё хүлээж авдаг юм билээ. Яад бол ингээд
яг энгийн хэвийн жинтэй хүмүүс биш. Тэгсэнгүүд ингээ мораль мөртлөө амар өөртөө итгэлтэй тэр тайзан дуугаар ингэж алхна гэдэг чинь бас айгүй гоё. Тэгээ нөгөө хамгийн гоё мөрөөдөл нь заяа би хизээж соёлын төвөөр ордны ингээ тайзан дээр алхах боломж байхгүй. Улаан явсан дээр ч гэсэн надад ийм алхах юм боломж байхгүй л гэж боддог гэсэн. Тэгсэн чинь тэр мөрөөдлийг маань нэг класс медалийн ингэ биелүүлж өгөөд алхаад тэгээ тэрнээс хойш нөгөө зураг авалт клип иймэрхүү юмд орсоор хагаад энэ зураг авах болох амар дуртай болол бичлэгэнд амар дуртай болол тэгэж явсаар гал энэ подкаст дээр ирсэн байна да. Nice. Надад л гэхдээ энэ plus size модель бол амар эрүүл санагддаг шүү дээ. Яг хин ч гэсэн 90 байна гэдэг бол амар хэцүү зүйл байхгүй тий. Заавал хоолоо хасаал эсвэл амар хатуу дэглэмтэйгээр явж байгаа тийм амар жуусаа тусдаа мэрэгжил байгаа даа шүү дээ тий. Мэрэгжил. Тэнгүү тэрэг ч харж байгаа охтууд ч тэр тий. Гоо сайхны хэмжээ өөрийгөө амар хэцүү байдалд оруулаад тураал тий. Тэрний оронд plus size-тэй ч гэсэн амар гоё байж болно гэдгийг бол тийм харуулсан. Тэгээд тэргээр эрүүл зүг хооллол. Тэгээ бас нэг юу биш яг л эрүүл зүг хооллол. Гэтэ өөрөө байгаа амар өөрөөсөө айгу хайртай байх л айгу гоё чухал гэдэг тийм. Энэ тэгээд ингэж бодоод байгаа. За яг зөвхөн бэнайд цугласан залуучууд энэ бизнес эрхэлж байгаа хүмүүс ч биш. Монголчууд бүгд ийм амар гоё нэгнийгээ дэмждэг дотроо ийм галтай хүмүүс ахгүй. Зүгээр л бидний сошиал гэдэг юм иргэн тойрны жоохон буруу мэднээс болоод ийм нийтээр юм шиг мэдрэмж төрөд байгаа. Тэгээ энэ бол айгу буруу. Тэгэхээр бидний подкаст бол гой гой өнцгүүдийн хүмүүст өгөх хэрэгтэй. Ирээдүйдээ. Энэ дэр би нөгөө нэмж хэлэхэд манай офис нэг хэсэг тэр юунд байсан. Грандын зүүнтлийн эрхтөв гэдэг газар. Тэнгүү тэнд нэг юм гоё юм дэлгүүр ажиллуулдаг бүсгүй байна. Тэгээ бид нөгөө бенайт ч орох уу гарах уу гэдэг танилцаал явж ирсэн байхгүй. Тэгсэн чинь тэр эмэгтэй дэлгүүр ийм оверсайз буюу ингээд тарган бүсгүүчүүдэд бондгор бүсгүүчүүд гэх үү? Хөвсгөр яг зөв. Хөвсгөр гэхдээ одоо ингээд юу гэдэг юм? Нилийн жинтэй гэсэн санаа. Тийм бүсгүүчүүдэд зориулсан хувцас авчираад тэгээ нөгөө хувцсыг нь хүмүүс дуудлагаар авдаг. Тэгээ би нөгөө бүсгүүтэй ингээд ярилцаа суугаад за танах яага ингэж байгаа энэ юу хэрэг борлуулалттай байдаг вэ гэж ярьсан чинь амар гоё зүйлийг ярьсан нь эхлээд бол энгийн таргалттай байх үедээ хүн тэр чинь олон юмнаас байгаа шүү дээ. За хоолны дурлал байж болох, удан байж болох, эрүүл мэнд байж болно, сэтгэл санаа байж болно олон юм байна. За энгийн дүүд таргалттай байхдаа хүн бол ингээд дэлгүүр хошоор хувцас авчдаг гинэ. Ялангуяа эмэгтэй хүн бол тэ. За тэгээд нэлээд ихсэд ирэхээр нь гадуур явах итгэл үншлэг болчтой юм. Одоо ичиж зовхоос ахуулаад тэ. Тэгээд очиод нөгөө хувцсандрын өмсч үзэхээр ч одоо нэг л эвгүүлээд байх нь л тэ. Таарахгүй гэдэг. Таарахгүй дээрээснээс нөгөө зарж байгаа хүмүүсийн харилцаа хандлагч ямар байдаг гэх мэт. Тэгэл тэр нөгөө тухгүй л байдаг байх нь л тэ. Тэгэнгүүт хүмүүс юу яадаг болсон гэхээр онлайн шоп эсвэл нэг Facebook групп үзэж байгаа дуудаж авчаа. Тэгээд таарахгүй л таах гэхээр хамаагүй гэж авдаг. Нэг ийм одоо бас юм тусдаа маркет буюу зах зээл бас байгаа юм бэл. За тэгэнгүүт манай нөгөө юуг ажиллаж байгаа бүсгүй бас өөрөө ингээм амар гоё бүсгүй заа. Гэхдээ тэр бас юм бондгор хөвсгөр. За тэгэнгүүт өөрөө ингээ хувцалцсан байгаа нэгээд юм югмэр юм хувцалтаараа амар ганган. Гэхдээ одоо плас модель гэсэн л санаахгүй. Тэгээ бас хүмүүс нэг юм гоё очигж амьдэрдэг. Үнэн гоо санагдсан. Тэгээ нөгөө хүмүүс нэг гоё хувцас өмсөө гадуур гараа явахаараа нөгөө сэтгэл санаа сэрэгдэг улам амьдрах хүслэр нэлттэй ингээд юм гоё болдог гэдэг. Тэгэхээр ийм төрлийн юмнууд бол ер нь биднэрт айгүй хэрэгтэй. Гоё. Ер нь эмэгтэй хүмүүстээр ингээд ямар ч одоо төрлийн эмэгтэй хүн байсан бэ өөртөө ихтэй эмэгтэй хүн айгүй дурбалаа мэддэг те бүр. Харин. Үнэхээр гоё гялалцаж яваа те нүдэн гэрэлтэй эмэгтэйчүүд яхаарахгүй. Хөөе шүү. Тийм байгаас те айдраа тийм. Тийм шүү. Үсээ бооцсон гэдэгснэ ингээд гэсэн. Таач юм уу? Тайлчсан гот тийм. За одоо юм байна. Хоёр дахь асуулт руу оръё. Хоёр дахь асуулт юу вэ гэхээр түрүүн бас ихэнд хальтад дурдсан шүү дээ. Одоогийн бизнесийн өнцгөөс харахаар за ингээд шинээр эхэлж байгаа хүн ч юм уу эсвэл нэг юм ажил хийгээ дараа нь бас захирлын бизнес эхлүүлнэгээ мөрөөдөд бодоод явж байгаа те. Энэ хүмүүст за бизнес бол энэ юм байна. Миний одоогийн туршлагаас нэгэсэндээ энэ өндөрлөгөөс гэдэг нь таныг эхэлж явах үед бол одоогийн таавал айгүй дээр байгаа байхгүй. Манай монголчууд юм эрдэмтэн хүн даруу гэдгээсээ болоод өөрийгөө дандаа дэшээ өөр мундаг хүмүүстэй харьцуулж бодоод юм ануугадаг шиг надад санагдаад байгаа. Одоо яг ингээд амжилттай явж байгаа ажиллаа хийж байгаа энэ залуучууд нь одоо next санагдаад байгаа. Тэгээд эндээс авах навны цайхан хайнаас те хүнд нэг юм хэрэг болох юм гэвэл тойрын бодлоор за бизнес энэ л юм байна. 10 гоё юм байгаа бол нэгийг аваад яваа гэд хүн хэлсэн байхгүй. За тэгвэл би бизнес дээр энийг л авч байгаа. Энэ чадвар л бизнес юм байна.
Тэгээд тэрнийгээ болж үл яагаад тий. За түрүү солонгоос гэлсэн юм чи одоо надаас ба тий. Заавал нэг байх хэрэгтэй юу? Үгүй л тий. Окей. Баярлалаа. Яг гэхдээ левлэр нь хаваавал хамгийн түрүүнд мэдээж айгүй сайн санхүүч байх хэрэгтэй. Ер нь санхүүгийн тооцоо гэдэг зүйл бол маш чухал. Зөв санхүүгийн тооцоо. Тэгээд тоогоо зөв хараад тоон дээр үндэслэж одоо яг бизнес хийх нь бол мэдээж яг нь emotional тэ ингээл ихтгэл үнэмшил амбиц тэ магадгүй ингээ боломжууд байж болно. Гэхдээ бүх юмны наана нүргэлж маш сайн тооцоо. Тий, тоо хийж худлаа хэлэхгүй тий. Тий. Гэхдээ тэр тоогоос буруу гаргавал бас буруу. Тий. Тэгэхээр мэдээж маш сайн судалгаатай. Ерөнхийдөө бол ямар ч бизнесийн ар сайн санхүүж байдаг гэдэг бол эртний юу бол байсаар л байгаа тий. Нэгдүгээрт бол тэр санагддаг. Ямар ч удаа компанид очсон бэ? Би яг уул суурин буюу яг санхүүгийн баланс нь зөв байна уу? Тэ яг санхүү нь яг хэр явж ийн вэ гэдгийг л маш сайн эхлээд нэгтэлдэг. За тэгээ хоёрдугаар талаар тэрхээр ерөнхийдөө бол нөгөө нэг асуудлыг даван туулаад тэгээ тэр асуудлаа айгүй зөвөр одоо шийдэх чадвартай мэрэгүү ухаан гэж бодож. Энэ нь болгонд мэдээж томоор нь харуул одоо ингээл менежмент те тэгэл зөв стратеги гэдэргээл айгүй олон юм ингээ багтсаж байгаа л да. Тийм тэгэхээр энийг одоо юу гэж тайлбарлаад байгаа вэ гэхэлэр ямар ч асуудал бол мэдээж гарч болно. Тэгээ асуудал болгоны ард мэдээж шийдэл байх хэвээр. Тэгээ тэр шийдэл мэдээж яг мэрэгүү ухаантайгаар айгүй тайвнаар те хүнлэнгийн нүдээр байнга яг нөгөө нэг юутай ороод асуудлуудтай оролцоол ингээд бүх зүйлийг ингээд шийдэл гал унтраагаал явдаг дийлэнх захирлууд мөн садлаа явдаг захирлууд байдаг. Гэхдээ нэг тайван суугаад хүндлэнгөөс ажаад те яг ийм нөгөө нэг цаг хугацаа тэгээ тийм зүйлийг өөртөө гаргаж өгөх нь айгүй чухал санагдсан. Баахан ингээд асуудлууд мэдээж байна. Тэгээ шийдэх ёстой юмнууд тулгарсан зүйлүүд байна. Гэхдээ яг тэр үеүүдэд үнэхээр ингээд тулчаад байвал нэг сайхан чөлөөлж жагаад тэгээд асуудлыг айгүй ингээд томоор ингээд харж агаад за тэгээд дитэл рүү ингээд багаар фильтр хийж ордог. Тэгж байгаа тэрнийхээ үндсэл дээр айгүй зөв одоо шийдлийг мэрэгүү ухаантайгаар гаргах нь айгүй чухал. Хэрвээ энэ хоёрыг л санхүү зөв байгаад шийдвэр гаргалтаа зөв байгаад явчих юм бол ямар ч бизнес бол асуудалгүй явна гэж бол одоо хардаг да. Тийм нэг офс тур дээр ч очиод одоо хүртэл нөгөө нэг өвгөн санаанд ороод идэв шүү дээ. Ер нь би тэрийг одоо энэ дээр хэлэх байх гэж үргэлжлээд бодож ирсэн чи хэлсэнгүй. Тэр нөгөө нэг байшин барилгыг ингэж нэг одоо нэг хүн гэж харах бол нэг тэр булангийн тоосгоор өргөдөг байх хэвээр. Тий. Одоо тэрэнгүүд тэр бол одоо юм. Тэгээ бизнес дээр ч гэсэн гэхдээ ер нь бол бүх юмаа юугаад тэр нөгөө тэр бол одоо миний хувь хүний нэг юм юу? Тийм бизнес дээр тийм үү. Тэр одоо жишээ нь тэр амар бодогдоод би ямар хүн байх вэ гэхлээр одоо миний өөрийн хүн чанар одоо энэ одоо нийгэм магадгүй та бүгдийн хүрээлэл донд байх та найзууд гэр бүлтэй ямар ч газар байсан бай зүгээр нэг юм булангийн тоосго. Одоо өнөөдөр надлуу яриад чи ингээд подкастт орох хэрэгтэй байна тий. Боломжтой нүгэл би ажлуудаа 4-5 дахлуу зохицуулаад боломжтой байсан уу? Энэ хүн надаа найдал залгаж байгаа юм чи би үүнийг одоо болж өгвөл итгэлийг алдахгүй хийчих хэвээр. Тэгэхээр одоо тэр одоо нэг том байшин одоо бүгд дээр нэг том байшин байна л та тий. Бүх байшингийн эд анги гэж бодоход би зүгээр тэр тулгуур нэг одоо хамгийн найдвартай тий нэг тийм булангийн тоосго байх юмсан л гэж бод. Тэгэхээс бол надаа ингээл хит юм болгоны дээр байх тий эсвэл бол би амар мундаг байх. За эсвэл бол хит муу байх ч юм уу тий тийм биш. Болж өгвөл нэг булангийн тоосго байгаад хамгийн найдвартай үед нь тэр найдвартай хүн байх юмсан л гэж бодож явах амьдардаг. Тэгээ өмнөөс шалтгаалаад тий айгүй олон юмнууд шийдвэрүүд гардаг л да. Хүнд одоо жишээ муу санаж явж байгаад одоо алдах. Тэрний орон зүгээр сайн санаж явж байгаад алдах нь миний сэтгэл зүйн хувьд ч тэр юмнуудад зүгээр л тэгэл байна тий. Нэг юм ер нь өөрийгөө айгүй зовоохгүйгээр тэгээд хүний хувьд итгэл найдвартай хүн байгаад амьдрах нь миний хувьд л айгүй гоё гэдэг нэг философи яваад. Nice. Наач нөгөө манай Бенайн бид нар нөгөө суулгаад байгаа Giverscan гэж энэ философитой их гоё очиж байгаа юм гэж харж байна. Энийг бас би ингээд нөгөө салбарууд нэгэ явахдаа өөрөө ер нь яг гişүнчлэлтэй байгаад ингээд нэхлэр хүнд ингээд хариу нэхгүй туслана гэдэг хүнийг аягүй сайн хүмүүжүүлдэг юм байна. Сайн одоо Бадрахман хэлж шүү дээ. Хүнд ингээд алдлаа гэж бодвол мэдээж амьдралд чинь дандаа гоё байхгүй тий. Алдахт нь буруу зүйлийг нөгөө талаас хайгаад тавил хүн аягүй удаан зовд юм байна. Сэтгэлээрээ. Тэрний наан за би нүнд тусалсан. Тэгээд эргэж надад туслах албагүй. Би тусалсан ингээ сайхан. Тэгээд болоо. Гिचгээр нөгөө хүн өөрийгөө нөгөө стрессэнд оруулахгүй, илүү хүнд шатруу нь оруулахгүй бас нэг юм арга зам. Энийг яг томьёолоод би 80 гişүүд маань бол Giverscan гэлчээд байгаа шүү.
монголчууд бол нөхрийн эрэг бүтэл өөр эрэг бүтнэ гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Nice. Энийг бас ер нь юу байх юм бэлээ? Монголчуудаас гаралтаач гэж яриад байгаа юм лээ. Дэлхийд анаар ингээ монголчууд тараадсан одоо бус түндээ зүгээр сайхан туслая, эвтэй нартай оршие, тэ дэмждэг бай гэдэг энэ философи. Буцаад нөгөө зах зээл шилжснээс хойш өөр өөрсдийнх бизнесийг хийгээл нөгөө манай гэр бүл танай гэр бүл гэдэг юм уу те миний бизнес чиний бизнес гэж байгаа бид нар нэг жоохон буцаад нэг юм жижигэрсэн юм уу та үзэл санаа нь юу гэх юм уу. За тэгээ буцаад юм гадны барууны соёлоор нөгөө франчайз бизнесүүд юм community бизнесүүд ороод ирэнгүүт буцаад тэр маань сэргээд байна гэж би бол одоо сонсоод хараад тэр нь итгэж өмшөөд яваад байгаа. Тэгэхээр тэр философи бол орж иж чинь те гайхалтай. Ямар гоё яриа болчихоо. Яа зэн нэг монгол чанга юун дээр алгаад ташчихсан. Би сая нөгөө өмнөх подкаст айл ангийн өнөөдөр ордог чинь уг нь битснээрээ 2 дахь. Гэтэ цацагцнаараа 3 дахь нь болчих жоох. Тэрийг үзсэн чи гүйм хайлгүй байна. Энэ хамаатан садан найз нөхөд энэ төр үзүүл хилээ гаргаж инээ хий. Нөгөөдөөс хасан төмөтөл ингээд ангалзаад ах юм. Өөрийгөө харсан ч ихсэн гэж. Одоо өндөр жоон сериус нэ. Тийм шүү дээ. За. Солонгос зэрэг. Ерөнхийдөө бол санаа нэг байна тийм. Яг нь манайх бол одоо автомашины бизнес эрхэлж байгаа гэдэг утгаараа нэлээд их нөгөө нэг capital intensive буюу нэлээд их одоо хөрөнгө эргэлддэг. Тэнгүүд манай бизнес дээр юу шаардлагатай гэдэг вэ гингүүд нэгдүгürt одоо шууд санхүүгийн удирдлага орж ирж байгаа. Тэр машины бизнес хийгээд байна уу гэж ингээ харангууд яг ардталт нь юу явж байна гингүүд ерөөсөө санхүүгийн удирдлага л явж байгаа байхгүй мөнгөний удирдлага. Тэгэхээр манай бизнесийн үндсэн суурь бол ерөөсөө тэр. За тэгээд тэрний дараагийн зүйл нь юу орж ирж байна гингүүд ерөөсөө харилцаа. Борлуулалт. Буюу тэр одоо үн цэнтэй зүйлийг би тэр хүнд одоо борлуулж байна. Ахаад би өөрөө ямар үн цэн авчирч өгч байна гэдэг тийм. Тэнгүүд манай дээр энэ хоёр чухал үндсэн одоо юу яваад байна гэсэн үг. Гэхдээ яг энэ бизнесийг эхлүүлж байгаагийнх одоо үндсэн философи ярих юм бол бит хоёрч ерөөсө хоёр л зүйл хэдий. Нэг нь би үн цэн авчирч өгч чадж гинөө. Ерөөсө энэ хүнд би ямар нэг юм борлуулж байгаа бол үйлчилгээ үзүүлж байгаа бол тухайн хүнд value add хийдэг ч юм уу. Тухайн хүнд ямар нэгэн байдлаар үн цэн авчирч өгч явах хэрэгтэй. Тэгээггүй бол надаас биш те хин нэгнээс аагаас бигээс цэгээс авчгалахгүй те. Тэгэхээр би ямар хэмжээний үн цэнийг авчирч өгч जैन тэр үн цэн маань бусдаас илүү максимум байж чадж гинөө гэдэг зүйл дээр харж байгаа гэсэн үг. За энэ ерөөсөө бизнесийн үндсэн одоо тулгуур бол тэр болов гэж боддог. Нөгөө талаар итгэлцэл яагаад итгэлцэл орж ирж байна гингүүд өнөөдөр би ямар нэг юм борлуулж болно үйлчилгээ үзүүлж болно. Гэхдээ тэр бол миний өнөөдрийн ашиг тий. Гингүүд би энэ бизнесийг урт хугацаанд явуулах гэж байгаа бол харилцагч нартай итгэлцлийг бий болгох хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар нь одоо миний борлуулж байгаа бүтээгдэхүүнийг ч юм уу бодонготой солонгоод тийм байдаг шүү дээ. Тэгээ би солонгороо очино гэж бодогдуулахын хэмжээнд байж чадах тэр зүйл маань итгэлцэл юм байна. Тэгэхээр яаж ийнэ гингүүд би ямарваа нэгэн бүтээгдэхүүнийг өгөхдөө тэр маань чанартай байх хэрэгтэй. Араас нь өгч байгаа үйлчилгээ ч юм уу те тэр нь бас сэтгэл хангалуун хамгийн одоо боломжит төвшөндөө ийм чанартай үйлчилгээнүүдийг үзүүлээд явах хэрэгтэй юм байна. Тэнгүүд одоо манай ерөнхийдөө бизнесийн философи нь юу болчих чинь гингүүд ерөөсөө л үнцэн болон итгэлцэл хоёр дээр тулгуурлаад байна гэсэн. Гайхалтай. Энэ бүр educational podcast байна. Хатгийч бэ тий. Тийм үнэхээр мэдлэг бол тулдсан хоёр зөч орчлаа. Надад нэг юм түрүү нөгөө ярианы ихэнд асуумаар байсан юм. Одоо нөгөө Secure Motors компани маань эхний ээлжинд нэрийг сонирхож байна. Нэр нь ягаад ийм нэртэй те яг юу гэсэн үг юм. Хоёрдугаар ээлжинд одоо нөгөө анх бол энэ цахилгаан Tesla-гаас үүдэлтэй нөгөө юм байсан бол одоо миний мэдж байгаагаар үйл хөдлөлийн салбарт байгаа. За сүүлд бид нар нөгөө дугуй энтер гэхэлэр энэ ч одоо юу гэдэг сэлбэг гэдэг хэрэгсэл баг болчих уу. За тэрнтэй нэмэгдээд манай эхний подкастын дугаараар спонсор оролцохдоо скутер энтерос ороод ирсэн байсан тий. Ер нь одоо яаж ингэж төрөлдөж чинь портфолионыхын талаар бас яриачдаг уу. Sequoia гэдэг үгийг бол бит хоёр одоо өөрсдөө бодож агаад угаасаа л дэлхийд дээрх гэдэг юм уу хамгийн одоо удаан амьдардаг хамгийн л том мод тэр байгаа байхгүй юу? Модны нэр юм уу? Тийм, модны нэр. Ерөөсөө Америкт дэдэг Sequoia Park гэж байдаг шүү дээ, тийм. Тэрний нэр байхгүй юу? Тэгээд
тэрийг бэлгшээж бол өгсөн. За тэгж явж идэл тэр маань бас Toyota Sequoia-тай адилхан байж таард. Тэгээ хүмүүс айгу тэрнгээр маань бас ерөн шууд Sequoia-г сонсонгуудаа Sequoia Motors машины бизнес гэдгээр бас хараад идэм билээ. Тэгэд энэ нэрэндээ бол бид хоёр амар дуртай, хайртай. Тэгээд одоо анхандаа бол яг л цахилгаан автомашин оруулж ирээ тэрийг нийлүүлээд ингээ явдаг байсан бол бас явахынхаа хэрээр аль болох хөгжиж байгаа шүү дээ тий. Сэлбэг хэрэгсэл за үйлчилгээ тэрэн лугаа орж ирж байна гэсэн үг. За тэнгуү сэлбэг хэрэгсэл манайх одоо BYD-гийн албан ёсны эрхтэйгээр BYD-гийн бүх сэлбэг хэрэгслийг одоо оруулж ирдэг болсон. Тэгээд засварын газруудтай ч гэсэн бас хамтын ажиллагааны хүрээнд бас тэрийг нийлүүлдэг юм бизнес руу орчиж байгаа гэсэн үг. Нэгсдээ таад бол засварын газаргүй. Тэгвэл сэлбэгийн нийлүүлээд засварын газрууд танаа сэлбэгээр үүсгэх төлн зөв. Зөв. Оо nice. Бас сервис руу ерөөхдөө бас тодорхой хэмжээнд орж ирж байна. За ингээд янгууд бид нар саяны хэлсэн нөгөө үн цэн гэдэг зүйлээ харилцагч нартай илүү их байх гээд байгаа гэсэн үг. Манайхаас нэг машин авсан хүн тэнд сервис хайгаа, засвар хайгаад ингээ явах ямар ч шаардлагагүй. Бид нар руу уцтаал яах вэ хөө энийг яах вэ гэд бид нартай холбогдоо явчихад бол тэр асуудлуудын тэр дорн шийдэд өгчнө гэсэн үг. За тэгээ сэлбэг рүү орсон байдیں۔ Тэгээ сайн нэг хагардгүй дугуй яриад байсан. Тэрний түүхэн нас жоохон сонирхолтой. Нөө бид нар BYD цахилгаан автомашин нийлүүлээд ирсэн чинь нэг сонирхолтой юм нөгөө машинууд маань запас дугуйг. Запас дугуй хийх артлын багажны хэсэг нь ч ерөөсөө байхгүй. Ягаад гэвэл тэнд чинь нөгөө нэг тийм батарей ногоод байгаа шүү дээ. Батарейны хэсэг тэр чигтээ ингээд угуурна. За тэгэнгүүт болохоор бид нар яасан бэ гэнгүүт за яг 7 сар гэхээр айгүй нэттэй бид нар нөгөө амрах гээд байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт харилцагч нар маань тийшээ сайхан амарч яваад гэнтхэн явж байгаа дугуйгаа харгалчихна. Яана нөгөө дугуйч хаагарсан шүү манайх руу нэг дугуй явуулаач гэл. Тэгээ бид нар амарч чаддаг байхгүй юу? Ер нь бол яг цагаан сарын үеэр тэгээ бодож байгаа за ер нь энэ харилцагч нартай нэг гоё юм хагардгүй дугуй аваад тэр угаасаа шинэ технологи гарцсан. Энд чинь бас нэлээд дэвшилтэй технологи. Тэгээ судалж байгаад бид нар энэ хагардгүй дугуй руу орсон. Монголд анхдаг ч үү? Тий, яг энэ хагардгүй дугуйны чиглэлээр. За тэгээд гэхдээ бид нар дан цахилгаан машин гэдээ яах вэ? Угаасаа хөдөө явдаг зөндөө олон төрлийн машин байна тий. Forerunner, Prado, Land гэл энэ бүх машинуудад зориулаад дугуйнууд авчирсан байгаа. Тэгэж явсан юм. За тэрнүүд энэ ч одоо тэгэхээр дахиад тусдаа нэг бизнесийн лайн гэж зүг. Тэгээ яг гэхдээ манай тэр нэг сервис дээр л ерөөхдөө хамтдаа явчихж байгаа л гэсэн үг. Уг нь бол тусдаа бизнесийн лайнаас нэлээд хөрөнгө оруулалт шаардлагатай юм байлээ. Зөв. Тийш амар олон төрөл байгаа дугуйч тий. Тэгээ сая скутер ягаад орж ирсэн бэ гингүүт бид нар өөртөө одоо нөхөрхтэй өөртөө айгүй их скутер мопед ундаг хүмүүс аахгүй машин зараад байгаа мөртлөө өвөл данжуун чаддгүй. Ягаад шалтгаан юу вэ гингүүт яг өвөл чинь угаасаа амар хүүтэн скутер мопед унаад байж чадахгүй. 100 болвол боломжлолт бол бид нар нөгөө нэг төвжрэл рүү ормооргүй байдаг. Тэгээд скутер мопед ундаг. Тэгээд сая энэ зам бол яг ялчгүй өөртөөхөө хүссэн мопед скутер бол оруулж ирсэн байдیں۔ Тэгээд яасан. Сая барилгын чиглэлийг асуусан тий. Тийм тэрийг одоо бүр нөгөө гоё түүхээс нь яриулах сонирхолтой. За тэгээд Бинайд ер нь орсноос л хамааралтай л да. Тэр бол Бинайд бид нар чинь за манай хүн чинь тэр нөгөө Synergy гэдэг салбарт нөгөө Synergy амар дургүй яриад байдаг. Synergy салбарт байдаг. За тэгээ Synergy салбарт анх орчоод ер нь бол яг юу өгч болох юм бэ гэдэг дээр аягүй анхаарал хандуулсан байд. Ягаад гэвэл философи нь ерөөсөө тэнд хурал дээр очиод биенээсээ худалдан авалт хийж байгаа, биенийхээ борлуулалтыг дэмжиж байгаа хүмүүс чинь ямар боломжтой байв гэдэг дээр бол аягүй их орж ирсэн. За эхэндээ бол тэндээс ерөөхдөө бол за ингээд нэг жоохон байж байгаа л их нартай нэг юм бүтээгдэхүүн авчраал тий. Тэгэл байжсэн чинь яг бид нарын хувьд болохоор яг миний ч бас их анхны нөгөө нэг банкнд ажиллаж эхэлсэн ажлын маань гараа болохоор гадаадын хөрөнгө оруулагч нар за тэгээ гадаадын банкудтай их харилцдаг. Ялангуяа бид нар ч нөгөө Хятадд төгсөөд ирсэн. Тэгээ Хятадын банкудтай харилцдаг. Тэгээ Хятадын банкудтай Хятадын хөрөнгө оруулагч нартай их хамтын ажиллагаа сайтай. За тэгээ явж исэн чинь харин манай Synergy дээр маань яг нэг тэнд нэг Мишелийн уулзуур дээр нэг барилгын төсөл эхлүүлсэн нэг гишүүн байсан. Тэр маань гэхдээ яг хөрөнгө оруулалтаас үүдэлтэй бас тодорхой хэмжээнд зогссон байсан юм байна гэж ойлгосон. За тэгээд манай хөрөнгө оруулагч ирсэн үед нь бид нар тэрийг танилцуулаад
За тэрийг бараг 2-7 хоногийн дотор шийдвэр гаргасан байдیں۔ За тэгээд 40 тэрбумын дийл буюу за тэр тухайн барилгыг гүйцэтгээд хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр шууд худалдаа авсан гэх юм уу? Тийм дийл байгаа. Гайхалтай нэг бас үнэхээр юм 14 ногттой юу? Нэгдүгээр амар гоё юм амар юм зөөлөх юм шиг албан ярьчлаа. Ингэж байгаа байхгүй юу? Манай мөөгийн мөнхөрдөн маань Синержийн гишүүн. За нөгөөх нь Сематайгаас авдаг зүг билүү. За манай мөөгийн Синержийн гишүүн. За тэгээ Сематай промошн дараа захирал хоёр ингээд нэг одоо бид нар шиг нэг салбарын улсууд байхгүй юу? Тэгээд миний сонссноо шүү. Ингээд барилга маань явж байгаад одоо ингээд зогссон байгаа. Тэгээ энийг ингээд юу ямаар байна. Гүцэн мэргүү чаддаг хүнд нөгөөд ингээд гармаар байна. Тэгээ энэний өртөг бол одоо ингээд борлуулах хүн 40 тэрбум юм аа. Гижиж. За тэгээд манай хоёрын одоо нөгөө хөрөнгө оруулагч харилцагч хүмүүс нэрээд ингээд сая ярьснаар бол 2 км бүтсэн юм байна те 40. Тэгсэн чинь манайс 2 км 4 сэнж борлуулалт ихэд айгүй хэцүү шүү дээ те. Тэгсэн чинь 40 тэрбум юм ийцэн. За энэ тэгээд яасан бэ гэхээр Бенагийн түүхэнд одоогоороо миний мэдж байгаа хамгийн өндөр дүнтэй гүйлг байхгүй. Тэгээ энийг нь бүр хүмүүс ингэж одоо ярьдаг. 40 тэрбум яг яасан харъя маръя гэдэг нөгөө Бенагийн одоо бидний одоо соёлоор чинь яг дансанд нь мөнгө орсон байж тэрийг магадгүй 40 тэрбум гэрээ бол байж болно. Тэгсэн чинь урьдчилгаа гэдэг 4 тэрбум нортон ч юм уу байвал энийг 4 тэрбум мөнгө үлгээ гэж ярих байхгүй. За тэнгууд 40 тэрбум тэр жигтэй ингээ орсон байна гэдгийг за нэжгээд хүмүүс очиж шалгасан байдаг юм а тий. Хүмүүс нэг би бол яг нүдээр хараагүй. Гэхдээ нэг шалгасан тэр олон шалгаад ирэх гэж одоо бөөндөө нийлэл худлахгүй тий. Тэгээд яг дансны хуулгаараа баталгаажаад ингээд орсон. Тэрнээс өмнө хэд байсан гэж ярьдаг лээ. Ямар ч 40-оос өмнө ихэд бага байсан. Нөгөө нэг удаагийн гүйлгэний Бенагийн одоо түүх гэсэн үг. 2 байсан билүү? Тэгж ярьд юм бэл. За ингээд одоо бас барагтаа өвдгөргүй амжилтыг тогтооцсон гişүүн манай салбарт байдаг юм аа. Баярлалаа. Тэгээ яг энэ нэг барилга авсан. Тэгээд барилгын борлуулалт менежмент гэдэг үйл ажиллагаан дээр нөгөө хөрөнгө оруулагч маань санхүүжилт хийсэн болохоор тэр бизнес рүү бол татагтаа орсон байдیں۔ Тэгээ Бинай дээр бас ийм гоё боломжууд зөндөө байд юм шиг. Ер нь бол бие биентэйгээ хамтрал үүсгээд дараагийн бизнесээ эхлүүлээд амжилттай явж байгаа бизнесүүд олон байдаг гэж сонссон. Бусад салбар одоо ч ингээд сүүлд нээлтэж байгаа одоо нийлээд 32 3 салбар болчлоо шүү. Тийм тэгэнгүүт салбар болгонд гой түүхүүд бас байгаад байгаа шүү. Тэгээ бид нар бас явандаа одоо ингээд салбарын эхлээд харуулгын гишүүдийг ямар ч олон хүнд хүргэе. За тэгээд гишүүн болгон апдейттэй байгаа. Тэгэхээр тэгвэл биднээс бас урам зориг аваад гэдэг чигтэй. Бусад салбарт маань ч гэсэн нэг одоо юм хийх байх. Нөгөө гишүүдээ танилцуулсан. Тэгвэл бас гоё бүгдээрээ мэддэг болчвол амар байгаа байхгүй. Би нэг одоо сонирхолтой урд нь асуудаж байгаа асуулт. Манай хонгороод асуух гэсэн үг айгүй. Зүгээр. Одоо нөгөө Бенаяас олсон өгөөж гэж нэрлэвэл ашиг гэх юм уу? Одоо бидний хэллэгээр бол taken referral одоо thank you гэсэн үг л дээ. Тэрнийхэн талаар та маань анх ороод яажсэн дунд хугацаанд яасан тэг ер нь хэр удаан гişүнчлэлтэй байгаа юм те нэг юм үр дүнг нь хуваалцвал. Манай referral чинь нэлээд өндөр одоо thank you чи их өндөр гарсан байт юм а. Манайх чи цахилгаан автомашин борлуулдаг. За тэгээ нэг борлуулалт гэхэд 100 сая яригдчихэдэг. Тэгээ өнөөдрийн байдлаар бол яг Бинай дээрээс борлуулалт жилдээ 1 тэрбум нийлээд 2 тэрбумын борлуулалт хийсэн байгаа. Тэгээд ер нь анх л миний түүхч ихгүй. Анхны нөгөө Бинаяхан хурал дээр суусан чинь анхны өдрөө реферал шууд аваад тэгээ тэр өдрөө шууд нэг шинэ Tesla зарсан байдیں۔ Лавга. Нөгөө нэг манай юуны тэрэлжийн амралттай. Оо хин анхаа. Анхаа. Дон. Тийм дон. Green Crown-ы. Тийм штэ. Цаа ч бас гоё нөгөө түүхээ хуваалцчихсан штэ. Нөгөө угаас авах гэжсэн. Тэгсэн чинь манад юм гişүүн бас очноор ирсэн юм байна. Тэгээд нөгөө өгсөн бас дискаунт нэг таалагдсан гэж ярьжсэн тий. Нөгөө value гэдэг чинь л тэнд яваад байгаа шиг л таас. Nice. Тэг их урам зориг өгсөн байгаа. Тэгээд ерөнхийдөө ингээл анхны эренгүүд реферал буюу одоо борлуулалт хийгээл тий. Тэгэл ингээл явцсан нөө дунд хэсэгтнээс нь жоох юмрх юм байсан уу? Яг уу за бараг тэгсэндээ. Гэхдээ яг надаа юу мэдрэгдсэн бэ гэхлээр Бинай дээр илүү цаг зарцуулаад хүмүүстэйгээ one to one хийх ч гэдэг юм бүгд л ярьдаг л та. Хүмүүстэйгээ илүү дотн танилцаад ирэхээр нэх өмнө ярьдггүй байсан хүмүүс гинтгэн л надад ийм хэрэгцээ, тийм хэрэгцээ, надад ийм байгаа штэ гэж шууд рефералууд ингэж тэндээс ингэж нуугдсан байсан рефералууд гарч ирдэг юм шиг санагдсан. Тэгэхээр хэр хэмжээний цаг зарцуулан тэр хэмжээг өгөөж байгаа юм шиг санагдсан.
Nice. Энийг би нөгөө үзэж байгаа хүмүүстээс хэлмээр байгаа. Заавал одоо нөгөө хүмүүс эдгээр маань нөгөө BNI рекламад энэ гэж бодож магадгүй. Мэдээж бид нэр сонголтоо хийгээд сайн дураараа энэ гişүнчлээ явж байгаа. Магадгүй заавал BNI-д орох албагүй ч гэсэн Монгол хүмүүс нэгнийгээ дэмжихэд хамгийн ихний алхам нь уулзах байгаа. Цаг гаргаад очиж уулзаад найзаа ажлаар нь сонь сайхан юу байна? Би нэг юм хийгээд байна. Тэ би чамд яаж туслах уу? Тэгэнгүүт дийлэхдээ би чамаас юу авах вэ? Хүн нөгөө хэрэгтэй үед уулздаг энэ гэдэг яриаш тэндээс эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээ уулзаад ярилцахаар ойрхон уулзаж ярьж иж энэ харилцаа үүсээд харилцаан дээр сүрлж итгэл үүсээд итгэлийн дараа бол боломж ингэ хязгааргүй юм шиг санагдаад байгаа байхгүй тий. Nice. Бадрагч л намайг орж ирсэн чи би нэг сараас хойш thank you гоо 7 надад байхгүй л гэдэг байгаа хүн шүү дээ тий. Тий. Одоо би хариулах нь шүү дээ. Сүртэй орж идэв. За хариулцгаая. Та бэлнөө. Сонсоход бэлнөө. Ямар янаг ярьд юм бэ? Сонсоход бэлнөө. Одоо хүсэж байгаа хариултыг нь үгүй. Одоо тэгээд яах вэ тий. За би хүсээд хэлээч гэдэг тий. Түүнээс манай өрнөх бэлэг захирлын хэлж байгаа айгуу гоё. Яг нэг би нөө BNI-д орж ирээд BNI-шгийн тулд маш их ажилласан. Тэгээд яг түрүүний хэлдэг. Одоо жишээ нь монгол хүмүүс бол яхаарахгүй эхлээд шууд хэрэгцээ ингээд байгаад байна. Би энэ хүнд өгөх гээд юм ч юм уу те. Эсвэл нэг юм жоохон нэг буруу одоо юм явах гэж байгаа юм шиг нэг тим юм эхэлчих гээд байдаг те. Одоо би энэ хүндээс нэг тусламж авах гэж байгаа. Ч юм одоо бизнес то бизнес ярьж байхад гэтэл BNI үнийг анханасаа бүр сэтгэл нь ингээд энэ бол угаасаа бизнес хийж байгаа болсод би биндээ өгнө, нөгөөдөл нь буцаагаад өгнө, би биндээ туслана. Энэ бол тэгээд ганцхан мөнгөн дүнгээр илэрхийлэх юм зүйл биш. Тэр хүмүүс угаасаа саяны тэр ойлголтыг бүгднийг товчлоод угаасаа бэлэн бай гэсэн. Зогсож байгаа юм туслахад бэлэн байгаа юм захирлууд хувь хүмүүс байгаад байгаа байхгүй тийм. Аль үжээ сонголтоо хийгээд BNI-д ороод ирчихсэн. Тэр нь бол хамгийн түр надад бол үнэхээр гайхалтай санагдчихсан. Тэгээд мэдээж нөө би хүн болгоно ярих техник гэдэг зүйлийг айгүйх ажигладаг төрлийн хүнтэй харьцахдаа би энэ хүний одоо яг тэ надтай яг яаж ярьцж байна. Энэ хүн намайг яаж хүндэлж байна. Эсвэл намайг яг хүндлэхгүй байсан ч хамаа байхгүй те болно. Зүгээр тэр хүний харьцааны юмыг айгүйх ажигладаг. Тэгээ би нэг дор ийм олон одоо ингээд гоё харилцаатай те энэ гоё харилцаа гоё авч явах хичээж байгаа тэр оролдлогоодыг нэг дор орог харсан чинь надад айгүй гоё исэн байхгүй. Тэр үнэхээр гоё исэн шүү. Тэгэхээр би чи өөрөө хүнийг аль болох нөө өмнө бас хэлж лээсэн те хэдлэрний хамт гарч орж явахдаа те хүнийг ингээд айгүй гоё ингээд үлгэдэж авч харьцахыг айгүй хичээдэг байхгүй би ингээд тэр хүнд ингээд буруу ойлголтод төрүүлэхгүйгээр тэр хүнийг айгүй гоё хүндэлж гин гоё харилцааг цааш үүсгэхэд бэлэн байгаа шүү гэдгийг айгүй ойлгуулах гэж ингээд харилцааг эхлүүлдэг төрлийн хүүд гэтэл над чиг тийм харилцаатай хүмүүс нэг дор ингээд 100 гуулаа байна гэдэг бол тэр бол хамгийн гоё юм да. Мэдээж дөрөвний хэлдэг бол бизнес ард мэдээж үргэлж борлуулалт бол байх хэвээр ашиг явж явах хэвээр тийм ээ. Энийг хийхийн тулд гэхдээ би бол ихлээр яараагүй. Аль болох танилцуулгыг айгүй хичээсэн тий. Өөрөө уусахыг айгүй хичээсэн. Би өөрөө яг ямар хүү юм бэ гэдэг тэрийг ойлгуулахын тулд надад боломж гарах болгонд би тэрийг хамгийн сайнаар ашиглах гэж айгүй хичээсэн. Тий. Тэгээд түүний үр дүн дээр мэдээч яг он гарснаас хойш бол ердөөсөө ямар ч борлуулалтгүй реферал аваагүй сар надад бол байгаагүй. Үнэ хэлэхэд үнэхээр тааламжтай байна. Тэгээд бас BNI-ха кар горомчуудаас баярлалаа. Мэдээж ганцхан кар горомжгэлтгүй үнэхээр нөгөө нэг тий BNI гэдэг юм том Монгол дахь сүлжээ энэ бүх юунуудаас ирсэн тий. Өөр гадны одоо юунаас Apex-аас надад борлуулалт орж ирсэн. Юунаас за нэг хоёр газраас үдэж орсон. Одоо нэг Synergy-гээс орж ирсэн байна. Тий. Тэгээд referral-ууд бол орж ирсэн. Тэгээд энэ одоо энэ подкаст хүртэлтэй BNI хөгжсөөрөө холно гэдэг нэг юм юу харагдаад байгаа байхгүй угаасаа. Энд байхгүй бол ямар нэгэн бизнесмен нэг юмны ард хоцроод байгаа гэдэг айгу ойлгох хэрэгтэй юм байна. Тийм учраас энд ямар ч хамаагүй үнц нөгөөд одоо бол би он гараад авчлаараа 3 сараас хойш би ганц таслалтгүй явж байгаа. Тэгээ энэ бол айгүй бахархан би одоо ногоорох төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгэхээр нөө BNI хүнийг зоригтой болгоод юм байна. Тэгээ би BNI ингээд айгүй гоё тий зүйлсүүдийг хүнд сургаж байна. Тэгээд эндээс яг үндэ Монголын зах зээл дээр байхгүй байгаа айгүй олон үнцнийг олж хараад байгаа байхгүй. Тийм учраас BNI бол мэдээж гайхалтай. Тэгээд энэ цаашаа үргэлжлээд авах болно. Үргэлжлэн гэдэг нь бол тасралтгүй хөгжил гэдэг зүйл байгаа газар
хүн хоцрохгүй байхад бол тэгэл тэнд байх гэсэн гэж харж байна те. Үнэхээр ялчгүй educational podcast болж шатлаа. Би хэлэх үү. За одоохон. Найз нь асуу. Эврэхтэй. Өмнө би нөгөө адрах цэцэрлэгийн яриан дээр нэмж хэлэх нэ. Би нөгөө олон шин салбар нээдэг учраас олон хүнтэй уулздаг. Тэгэнгүүт нийтлэг нэг юм одоо бинай дээр жоохон амжилт гаргаж чадахгүй байгаа гэх юм уу? Хүмүүсийн нийтлэг нэг дүр төрх байдаг нь бадрах цэцэрлэл бол орж ирээд анзаараад энэ дотор би яаж хин нэгэн байх уу? Би хүнийг үлгэдэж авдаг шиг над чиг үлгэж авдаг хүмүүс ямар олон байна гэж харсан ба шүү дээ. Энэ нөгөө нэг хар хүнцгийн ялгаа болчиход байгаа. Түүдэг газар өөрөө очих гэж бид нар ярьдэн шүү дээ. Тэгмээ хүмүүс ингэж байгаа байхгүй. Надгүйгээр энэ дутна гэж бодоод. Одоо тэр байшингийн боломжийн чулуу хийсэн шүү дээ. Тэгэхээр нэгс намайг байхгүй бол нурна гэж бодоод байгаа. ертөнцийн төвцөг нь өөрөө. За нэгт хоёрт намайг энэ хүн ингэж л ойлгож явах ёстой. Харилцаагүй түрүүний хэлдэг те. Харилцаагаар ойлгуулаагүй дээрэс нь нүдний харц бие хөдлөнгө бүх юм чинь маш их мессежийг өгж байгаа үстэй. Тэгээ хуралдаа ирэх нь хүртэл хариуцлагатай нэгтгэж байгаа. Эдгээрийг өөрөө хийгээгүй дандаа нэг хүлээлт үүсээд байгаа хүмүүс жон бэнай дотор жон яагаад юм амжилтыг ахицтай гаргаж чадахгүй гэх юм уу. Энэ нь ингээ бодохоор нийгэмдэр адилхан байна. Аливаа байгууллагад ажиллаж байгаа хүн, аливаа community дотор байгаа хүмүүс өөрөө тэрэнд очиж ямар үн цэнийг нэмж тэрнээсээ эргэж нөгөө хүмүүсээсээ ямар тухтайлыг авах вэ гэж бодохгүйгээр надад юу вэ гэж хандахаар ер нь нэг жоохон доошоо байгаад байгаа юм уу гэж хардаад байгаа. Тэгээ саяны өнцгөөс аюугаа. Тэгээд энэ BNI-ийн буюу энэ холуулсан системээс бид нар өөрсдөө бизнестэй монголчууд бусад найзуудтай ингээд юм зааж өгөх хэрэгтэй санагдаад байна. Тэгээ би бол одоо чинь ингээд юм гүйцэтгэл ингээд урттай төсөл дуусгах чадвар их муутай байхгүй. Эхлүүлэх юм бол над чиг зүбэр байхгүй. Манайхаа галцуулаад бацаад ингээл тэнгууд дунд хэсгээс хоошоо төгсгөл хэсэг хүртэл би ундаг байхгүй. Тэрийг би бүр өөртөө зөвшөөрсөн те би бол өндөглөдөг дахиад юм ачиж шээ. Тэнгуудөө бизнес гэж ойлгоод заяа. Тэгээд би өндөглөн тэгэхээр тэрийг нэг дарах дахиад хэрэгтэй. Тий. Чи дар би санааг нь гаргах гой санаа олчлаа гэл нөө манай зочлын төмөө мэрэгэн санаа олно гэдэг шээ. Тэнгууд бэнай дээр ингээд 7 хоног болон урлаад таслахгүй байх. Дээрээс нь ахаад нэг салбарыг нээх гээд ахаад нэг 7 хоногийн хугацаанд тэнд хэдэн найзуудаа зарцуулж явахаар энэ 4 жилийн хугацаанд бол би хөв өний хувьд ингээд шал өөр левелд ирчих واخ. Окей 7 хоногт ганцхан удаа очиж уулзаад 2хан цагийг зарцуулахаар ямар гоё үр дүн гаргаж болт юм бэ гэдгийг би л зөв хөвдө авсан зүйл. Тэгээ ийм үнцгийг хуваалцсан санагдлаа. Одоо ингээд манай продюсер бэнайтай холбоотой түүхээ хуваалцсан. Тэгээд сая юу ярьж штэ тий нөгөө Монгол ийм бизнес эрхэлж байгаа хүмүүс ингэж суух хэрэгтэй, сууршил болох хэрэгтэй гэдэг. Энэ нөгөө нэг франчайз ирэх учраас бүгдээр энийг амар сайн хэрэгжүүлж авч байгаад Монголдоо ингээ хурсжүүлээд бинай шиг юм бас юу болвол гоё юм тий. Бүгдээрээ Монгол хүн бүгдээрээ ер нь амар юм бинай яг сэтгэл зүгээр одоо ганцхан дан бизнестэй гэхгүй харилцаа бүх юм дээр хэлсэн байх шүү тий. Одоо үс ингэдэж тий манай фаундер Чинза багш маань хэлсэн юм сайхан үг байна. Энэ бинай хэзээ бол Монгол байх юм бэ гэдэг хүн асууж л дээ. Нэг шинэ гишүүн ч юм уу нэг сонирхсон. Тэгсэн чинь ер нь л аль болох хурдан байхгүй болоосоо гэж би бодож байна. Тэнгүүд энэ сонирн байгаас энэ чинь нэг талдаа бас бизнес шүү дээ, тийм. Гишүүнчлийн дэлбэртэй. Тэгээ яагаад багш та гэж хариулж байгаа нөгөөдөл нь асуусан чинь. Уу яг хэвээр монголчууд одоо заавал бинай гэж ингэ нэг юмд одоо тийм брендинд ор цуглахгүйгээр өндөр нэгнийгээ дэмждэг болдог монголчууд тэр яриад бүгдөө өгчих гэдэг шүү дээ. Гээ хэлсэн байна. Тэгэхээр энэ бол яг л одоо бид нараас авч сурч хөгжих хэрэгтэй. Тэр ISO стандартаар нэвтрүүлдэг гэдэг шиг л нэг зүйл байна тийм. За хонгорогийн үед бизнес одоо бинайтай хамтдаа бизнес болон хувь хүн одоо бид гурван ярьсан шиг анх ороод юу гэж бодож ив одоо яаж юм хэрэг мөнгө олвдоо би 3 сарын 12-ны нэг хурал дээр анх их суусан юм билээ. Тэгээ одоо бараг 3 сар болж байна тий. Тэгээд 3 сарын дотор ихэд арай давшингүй. Өснө хатан хоймортон залраа суудсан. Гэтэ би яг энд байсан байлээ хоёргаа тий. Миний байх хэвээр орон зай байсан байлээ. Тэгээд яг анхны хурал дээр очиод тэр хүмүүсийн ярьж байгаа, хэлж байгаа, тэгэл энэ нөгөө өөрөөсөө бизнесээ танилцуулж байгаа. Юу нэг ингээл явж байгаа бүх процессыг ярихаар яг л миний байх хэвээр газар л энэ яг л минийх л юм байна. Энд л би байх хэвээр юм байна. Нутагтаа ирлээ. Тэгэл цээжэдэлтэл орж ирсэн гэх юм уу. Тэгээ ингээд ягаад ч юм ингээл тэр хиний Ариунагийн хэлсэн үг
Тий. Одоо ингээд би ингээд үлхийдэд ингээд авч байгаа шүү гэл хэлсэн. Тэгэл хим бадрахаас амар ингэж нэрийн утсаа ингээд амар барьж ирэл. Тэгэл ингээд маашаа ч хоёул ингээд power team үсгэж болох юм байна. Манайх юм цохны үйлдвэр шүү гэл хүн болон ингээд ирсэн. Тэр мэдрэмжээс амар гоё юм дотн санагдсан. Би нөгөө урд нь болохоор арга хэмжээ юм уулзалтууд болоод ингээд явахаар би ингээд байж байгаа хин би ер нь хүнтэй төрүүлж чиж юм ярьдаг байхгүй юм шиг нөө. Натал ярьж яриул ярина гэж боддог амар тийтгэс юм аа. Тэгээд тэгсэн чинь энд бинайт орсноос хойш тийм байха болсон. Хүн ирж юм яриул би ингээд хамаагүй ингээд зад ингээд ир чинь. Хүн ирж надтай амирх бол би ерөөсөө төрүүлж чиж юм ярихгүй гэдэг юм. Өөрийнхөө философитой шиг. Тэгээд тэгсэн чинь анх бүгд аим олон над дээр ингээд ирээд ингэсэн чинь аим гой санагдаад. Тэгээ би дараа нь шинэ хүн ирэхээр өө сайн байна уу ингээд өөр ажлыг болсон байгаа. Энэ миний ингээ хувьд болохоор амар том амжилт ирэхэд болж байгаа байхгүй тий. Гахалтай тий. Тийм. Тэгээд манай категори ч жоохон яг хүн болгон өдөр тутамдаа байнга ингээ хэрэглээд авах юугүй юу яг юм барилгын компани эсвэл бишнэр байшин барьж байгаа хүмүүс ч юм уу илүү тохиромжтой юм категори. Тэгсэн чинь нөгөө шинэ гişүүдээ анх ингээд тайзан дээр гаргаалаа хин олон хүний нэр хэлж чадах вэ гэж тэгдэж штэ тий. Тэгсэн чинь би ялаад тэг манай ерөнхийлөгч чинь манахаас бидэдээс бол дөрөвж анхны реферал авсан байт юм аа. Тэг хоёр дахь реферал thank you болохоор Өөний намайг айгүй олон удаа ирсэн нөгөө шинэ юм айлфа салбар яаж байгаа. Тэр нь болохоор юм барилгын power team байгаа маа чанд аймаг хэрэгтэй. Танаас салбарын хүмүүс байгаа маа гэл. Яг ижил миний 5 өдрийн нөгөө нэг юм ажлын хуваар дэрийг өглөөний цагаар ингэ дандаа ажиллаа бацсахгүй. Тэгээ очиодохгүй жаас төрчин 7 хоног тавьсан байгаа. Тэгсэн чинь л реферал авч байгаа. Thank you болж байгаа. Тий. Гахалтай тий. Тэгээд энэ яг борлуулалт одоо энэ хийгдэх нь бол угаасаа цаг хугацаанд хийхдээ нугаас аягүй ойлгомжтой өөрийгөө эхлээд таниулаад мэдүүлээд ямар үйл ажиллагаанд тий мэдээд эхэлчих юм бол араас нь тэр нь бол угаасаа л дагалдаад нөгөө тий орж ирдэг зүйл шиг ерөөхдөө санагдсан. Миний ч гэсэн ингээд харж байгаа зүйл нь би энд борлуулалт хийгээл би аллаал тэрнээс амар ашиг олно гэж ерөөхдөө нэг амар яг тэр нь угаасаа ард угаасаа ирэх нь ойлгомжтой гэдэг угаасаа тий мэддэг лээсэн. Тэгээд өөртөө зохиолоо гэдэг шиг. Энэ үуч амар хүн штэ. Намайг ажилд авцсан. Танаа офс дор болсон шүү дээ. За. Тэгэл тэнд өдөх хөөрөл өнгөрөөл гүжилээ. Ааха. Гин цайлган. Цэцгэн төрсөн ирмэх гэж байдаг шүү. Тэгсэн чинь л хонгороо одмоо хоёр хоорондоо юм яриад байна. Тэгсэн хөш өнөө наашраа гэлтэж чинь. Нөгөө гин цайлган чинь Google очихгүй. Юу болоо яава. Нэг юм подкаст хийж байгаа чи л яг тохирох юм байна. Хөтлөхүү найзаа. Тэг. Одоо ингэ мөнхийн энд ингээд одоо энэ баг эндээ хондг юм уу гэдэг шиг л болж байна. Өөрөө энд аим дутаа орж ирсэн. Хизээ нэ за. Өмнөх дугаарууд дээр цагтаа явдаг эсвэл жоохон 5-10 минут зогсоод байгаа хоцордог. Өнөөдөр цагийн өмнө ирлээ. Захирал өөрөө өгдөг. Үүдэнд хүлээж мүлээсэн. Мэдгүй дараагийн подкаста бичгээд би баг эндээ өмнөх нь хонох байх. За ингээ цаг жоохон бас явж байгаа. Одоо сүүлийн асуулт асууя. Эцэг үг. За сүүлийн асуултыг манай хонгороо маань асууна. Асууж үзүүлнэ. Хонгороо аягүй гоё асуудаг шүү. Одоо сонсоорой. Ингэрч би мэдээлээ. Одоо нөгөө 3 цагийн хэлхийг гэхээр одоо хамгийн сүүлийнх нь асуулт нь гэхээр ирээдүйн цаг болчихж байгаа. Тэгээд Монголын зах зээлийг хараад дэлхийн зах зээлийг зөрхөдөө бас харсан. Тэгээд тэрнтэй ингээд холбогдуулаад бизнесээ ерөөдөө яаж ирээдүйд ийм байх болно гэдэг ч юм уу дүгнээд тэр алсын хараагаараа явж байгаа вэ гэдэг нэг тийм зүйлсүүдтэй хаваалцаач. За хинээс эхлэх надаас эхлэх гэдэг. Зөвхөн өмнө тавлаа багт нэг учраа олцоод байсан чи дөрвөлээ болсон чи хинээс эхлэх үг гэдэг. Айгу би нэг хөндлөөд болсон гэдэг. Тийм үнэхээр давцгаон толцтой өндөр болоосоо educational podcast нэг болсон. Подкастын хард идүү оруулсан. Зарим дугаар нь идүү байгаа шүү гэдэг. Зарим нь entertainment. Тэгээ үндсэн эхэлжсэнтэйгээ л адилхан л да. Ер нь бол доктортой бизнесээ улам л одоо хөгжүүлнэ гэж явж байгаа. За одоо тэгээд алсын хараа гэх юм уу одоо ойрын хугацааны төлөвлөгөө гэх юм бол бид нар яг энэ сэргээгдэх эрчим хүч доктортой одоо энэ бизнес дээр илүү одоо хүч хаяхаар явж байна. Тэгээд саяхан бас нэг Sequoia Energy гэдэг компани нээсэн. Бас гадны хөрөнгө оруулалтаа оруулаад. Тэгээ энэ дээр болохоор эхний төслүүд хэрэгжээд эхэлж байгаа. Ямар төслүүд хэрэгжиж эхэлж байна вэ гингүүд бид нар сая чойр дээр анхны одоо цахилгаан автомашины цэнэглэгчээ байршуулсан.
За энэ цэнэглэгч маань бидний ерөөхдөө бол эхний кейс стади ч гэдэг юм уу кейс болчихж байгаа гэсэн үг. За тэнгууд одоо энэ маань бол яг одоо ашиглалтанд ороод арайхан одоо маркетингийн ажлаа ч гэдэг юм уу одоо хүмүүст таниулах ажлаа хийж эхлэхгүй байна. Энийний дараа бол дараагийн хэд хэдэн одоо цэгүүд дээр тэр цахилгаан автомашин цэнэглэх ажлууд одоо тэр стейшнүүдэд байршуулад эхэлнэ гэсэн үг. Ашгүй тэгвэл машинууд цахилгаан автомашинтай хөдөө гадаа явах. Одоо амар болж байна. Ядчил одоо нөгөө 90-ээс гэдэг юм уу Хятадаас орж ирж байгаа тээврийн машинуудыг цахилгаан болгох боломжтой болж байгаа гэсэн үг. Энэ маань болохоор энэ Sequoia Energy гэдэг компани ердөө нэгэн хэсэг нь. Гэтэ үндсэн цаатлын хийх гэж байгаа бизнес нь юу вэ гэнгүүт одоо нарны автан тэрүүгээр одоо цахилгаан үйлдвэрлэл гэдэг юм уу те энэ нарны цахилгаан станцын тэр төслүүд дээр оролцох юм юутаагаар одоо төлөвлөгөөтэйгээр бас гадна талд бас нөгөө Хятадын одоо нэг Grand Synergy гэдэг нэг том брэнд юм байна. Тэднийтэй бас аль биесны дистрибьютор хэрэгтэйгээр консорциум байгуулад ингээд хамтын ажиллагаагаа эхлэе явж байгаа. Вау, та амар том болж байгаа юм шүү дээ тий. Үндэстэн дамсан гарбраз болж байгаа шүү. Тэгээд одоо энэ чинь манай монголчууд амар толгомцоо асуудал тий. Офс мофс дээр тог мөг тасрал тий. Тэгэл ер нь бол хамааралтай болохоор тий хурш орноосоо тий. Тий. Ер нь бол яг юун дээр тулгуурлаад байна гингүүт ерөөсөө энэ цахилгааны хамааралтай байдал ахад бензиний хамааралтай байдлыг ер нь алга болгоё гэдэг тэр ямар гоё ажиллаж байгаа л гэсэн үг. Хамтаа бүтээцгээе те. Бүтээцгээе. Энэ аягүй гоё юм. Би нөгөө Regis гээд барилгын нөгөө манай Bina Regis гэх шүү дээ. Тэрний анхны саналыг гаргасан их төвшин гэж захирлаа. Тэгээ анх энэ барилгынхаа дотор хүмүүст Bina-ийн системийг оруулаад ингээд нэгэндээ боломжоо нээдэг, дэмждэг болгомоор байна гэд тэр санаачлагаас эхэлж одоо байгуулагдсан. Тэгээ сүүл би төвшин захиралтай уулзсан чинь яг одоо нөгөө тэр барилгын талаар асуусан чинь Temple гэдэг ресторан байдаг шүү дээ. Та мэдгүй. Гоё интернеттэй. Тэр рестораны бүх цахилгаан нь тэр Regis-ийн дээвэр дээр байгаа нөгөө панелууд буюу нарны юунаас эрчим хүч авч доор ажилтдаг. Барилгуудыг шийдэж эхэлсэн бэл. Тийм. Тэнгүүд одоо эн чинь нөгөө бизнесийг нэг жоохон томоор нардаг, уртаар нардаг хүмүүсийн монголоор нь боддог хүмүүсийн олон хүний толгоонд бас энэ зүйл явж байгаа юм бэл. Nice. Найзуудтай амжилт хүсье. Тийм гоё том төслөр орсон байна. Яг хэрэгтэй зүйл рүү явж байгаа. Одоо тэгэхээр нөгөө Sequoia Motors ч ер нь баг жижигхэн бизнестэй ороод нөгөө үндсэн том нь сэргээгт гэрчим хүч рүү орох гэдэг нөгөө. Ер нь гүрүүп болоо л хам тийм. Яг Sequoia Motors гингүүд одоо өмнө нь бол зүгээр BYD ч гэдэг юм уу Tesla энтрийн машин оруулж ирдэг байсан бол тэрэнд бол SUV sedan маркийн машинууд байгаа шүү дээ. Юун дээр илүүтэйгээр одоо бид нар төвлөрж ийнө гингүүд хот доторх ачаа тээвэр. Тээврийг цахилгаан болгох дээр илүү төвлөрөд байгаа гэсэн. Нөгөө юу гэсэн үг одоо би нөгөө хар масын төлөөлөл болохоор ингээ асууж байгаа шүү дээ. Нэг юм тэр Баянзүрхийн офицерын тэмдэгчүүд нэг юм карго буулаа гэл очихоор нэг том машинууд байдаг шүү дээ. Тэрийг хэлж гинүү. Яг хөө тэр бол дараагийн төвшин баг л та. Одоо бол яаж ийнэ гингүүд бид нар яг юм нэг van хэлбэрийн цахилгаан автомашинууд оруулж ирж байгаа. Нэмдэрч авдаг уу? Van тийм. Одоо van гэдэг чинь нөгөө альфаар дарах уу гэсэн үг шүү дээ. За тийм юм уу. Тэгтээ бүтэн ачааных гэсэн үг. Ардталтаа ачаа авах боломжтой. Тэнгүүд болохоор яаж ийн гингүүд хот дотор ачаа тээвэр хийж байгаа маш олон компаниуд байгаа. За тэднэр дээр ачааны машинууд нь гингүүд ерөөхдөө бол дандаа бензин дизель байгаад байгаа. Тэнгүүд тэндээс маш хэмжээний CO2 ялгарч байгаа. Тэрийг бууруулъя, агарын бохирдлыг бууруулъя гэдэг утгаараа дандаа цахилгаан ачааны машин руу нийлээд гэсэн үг. Хайсыг байх болгож байгаа юм байна. Тэнгүүд яаж ийнэ гингүүд хүмүүс одоо жишээ нь сарда хичнээн их хэмжээний тослогоо бензин дээр мөнгө зарцуулаад тэр ачаа тээврийг хийж байгаа штэ. Тэрний оронд ногоон болоод ногоон дугаар аваад одоо ямар нэгэн хязгаарлалтгүйгээр дээрээс нь зөвхөн цахилгаанаар тэр ачаа тээврээ хийх боломжтой болж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр манай үндсэн одоо бизнес маань хаашаа илүүтэйгээр чиглээд байна гингүүд мэдээж хэрэг тэр BYD sedan SUV бүгд төр байгаа. Хажуугаар нь бол илүүтэйгээр одоо цахилгаан ачааны машин дээр төвлөрч байна гэсэн үг. Зүг. Окей, nice. Одоо бүр ингэ наривчлаад таргатаа очиж гэсэн цахилгаан маш аягүй л дээ. Тэгээ одоо тэр ашигласан тусмаас л одоо яаж хөрсөн чинь яаж бас яах вэ тий фильтр дахин шалтгаан. Тэгтэл тэр чинь бас тий. Одоо яг энэ салбарт одоо тэгэл магадгүй хүргэлтийн компаниуд бол өстой маш их байхгүй. Хүргэлтийн системтэй
угаасаа одоо тэгэл MCM те ингээл маш олон газрууд бүгдээрээ л одоо ийм тийм дизель транзит гэдэг машинтай те. Тийм нэр транзит арай том байдаг те. Тэр транзит гэдэг машин чинь нэгдүгürt ингээд ерөнхийдөө бол механик хэдрэл маш ихтэй. Тэгээд ерөнхийдөө бол тэр шатлт гэдэг бол өстой нэрээ та бүхэн маань те өвөл яг тэр транзит машин дээш мэшээ өгсөж явж байхад гарч байгаа яндангаас гарч байгаа тэр аимшигыг харахад бол одоо гэхдээ ер нь өвлийн утааны дийлэх нь машинаас юм шиг санагдаад байгаа шүү дээ. Ингээд юм лээ. Яг өвлийн нөхцөлд бол 20% нь машины одоо утаанаас. Гэтэ хүн элементийнх нь 90% гэсэн үг. За тэгэнгүүт 100 болонгууд ерөөхдөө бараг 80%, 90% нь машинаас болчтой юм. Гэр хорооллын тэр утаа бол 100-даа бол алга болчихж байгаа болохоор ерөөхдөө ихэнх нөхцөлд энэ ачаан машины тэр утаанаас бий болж байгаа. Тэгэл түүжрэл ингээл утаан гараад болж тэгэл нөгөө бензиний шатаагаад одоо юу яа. За нэг хөргөлтийн машинтай компани л гэж бодъё. За нөгөө хайс гэдэг машин эсвэл түрүүний транзит гэдэг машиныг хэрэглэдэг байжээ. Тэрний үнийг би мэдэхгүй байна. За харьцуулах гэдэг санаа шүү. За одоогийн танаа байгаа энэ ян бол манай дээр чанган байгаа. Чанган кайчон. Тэр нөгөө нэмдорчийн маань автомашин чи чанган юм уу? Тийм. Би нэг бичгийн энэ яна хэвээр. За ямар ч нэг юм гоо цагаан өнгөтэй машин байсан тийм. Тэр машины одоо хүмүүс шууд ингээд юунда авъя гэвэл зах зээлийн үнэлгээр хідэн төгрөг гэдгийг өөр ямар бас нэмэлт зард гах. Одоо нэг тэр чинь хэмнэлт нь бас бодиттой юм байна шүү дээ. Бензин хийхгүй байх нь ч нэгсэн та тий. Цэцлэн бензиний харьцуулгыг таад маань нөгөө борлуулалт юм бид. Ерөөсөө юм. Манай дээр байгаа хамгийн тохиромжтой машин гэхлээр нэг 72 сая гэдэг аахгүй юу? Тэнгүүд 7.2 сая төгрөг төлөөд тэр чинь 0 км шүү дээ. 0 км. Тэгээд 8 жилийн хугацаанд зээл авдээ. За тэр зээл нь яадаг гэнгүүт ногоон зээл дээр бас орж ирдэг. Саний нөгөө яриад байгаа sustainable financing гэдэг чинь тэрэн дээр орж ирээд байгаа гэсэн. 10% төлөөд 8 жилээр авах гэж байгаа юм уу? Тийм. Тэнгүүд сардаа ерөөсөө сая 100 мянган төгрөгийн эргэн төлөлттэй байхгүй юу? За сая 100 мянган төгрөг яаж ийн вэ гэнгүүт ерөөсөө нөгөө бензин тослогоонд ерөөсөө аль хэдийн явцдаг. Тэнгүүд манайхаас бизнесүүд юу гэж хардаг вэ гэнгүүт юу вэ? Би бензиний машинаар ингээ хөрөнгөтэй болчихж байгаа юм уу гэж яриад байгаа. Одоо тийм бас тахилгаан машин тал. Тий. Манай хамдраа подкаст тэгэл орж байгаа зочныхаа үсгийг авчдаг. Эми гой сонсогдоод байгаа чи. Тийм нэр танад бас хөргөлтийн машин хэрэгтэй шүү дээ. Тий. Одоо манай дээр ямар компаниуд авсан байна вэ гэнгүүт ерөөсөө тавилгын одоо тээвэр за дээрэс нь им хангамж ресторан за тэгээ ерөөсөө ингээд авахгүй газрууд байхгүй. Тэгээ ерөөсөө тээвэр дээрээ ихний туршилтуудаа хийгээд үзсэн. Гэтэ бид нар ч бас нөгөө мэдгүй байгаа даа шүү дээ. Тэгээ би эхлээд нэгийг аваад үзчихье. Ахад 2 дахь нь 3 дахь нь авч байгаа компаниуд зөндөө байгаа. Нөгөө ногоон зээл гэдэг чинь за хүүний хувьд тийм үү. За мэдээж машин маань ногоон учраас тэр зээл нь гараад байгаа юм нөх. Харилцагчаас ямар нэг юм нэх үү? Мэдээж энгийн банкны зээл болохоор энгийн одоо харилцагчаас шаардах шаардлагууд бол шаардна. За тэр нь юу гэдэг вэ гэнгүүт ерөөсөө л таны олж байгаа орлого чинь энэ зээлийн эргэн төлөлтөнд хүрнэстэй гэдгийг шалгаж байгаа гэсэн. 45% байсан юм юу? Үгүй одоо 10% урьдчилгаа нь 10%. Өөр орлого. Өөр орлого ярьсан. Тэр нь болохоор ийм шүү. Нөгөө тухайн хүн одоо цалингийн орлогоороо зээл авч байгаа бол 45%-ийн тэр харьцаа явж байгаа гэсэн. Бизнесийн орлоготой бол тэр чинь заавал 45% тавиад байх нь өөрөө утгагүй. Ерөөсөө бизнесийн орлогоороо та нөгөө бусад зарлуудаа төлөөд та эргээгээ дахиад энэ нөгөө нэг зээлээ төлж чадж гэнэ гэдгээр ерөөсөө мөнгө урсгалын анализ хийж болж байгаа гэсэн. Nice. Гэтэ нөгөө одоо тахилгаан машин би ингээ авлаа штэ энэ хатад авцсан. Тахилгаан нь цэнэглэх хатлагаан тийшээ. Яг бид нарын хувьд юу тавьдаг вэ гэнгүүт одоо сая би нэг цэнэглэгч рүү ороод байна штэ тийм. Хотооронд ихлэ тавьчих. За тэгэх юм бол би нөгөө нэг хот хоорондын тээврээс ногооруулмаар нь штэ тийм. Хот дотор гэх юм бол ийм тэнд цэнэглэгчүүд байгаа. Гэхдээ бид нар юуг санал болгодог вэ гэнгүүт танаа гараж дээр чинь цэнэглэгчийн суурлаад өгөө гэдэг. Тэр нь яадаг вэ гэнгүүт өдөр чинь та ингээд тээврээ хийж явж агаад орой буула тэнд очиад цэнэглээ орхиж байгаа. Маргааш өглөө та ажиллаа эхлэхэд таны машин ч угаасаа дүүрэн цэнэгтэй. За манай бадар захирлын хувьд одоо хэрэглэгчдтэй холбогдоход нөхдүүдийн хамгийн их асуудаг юм юу байна? Одоо би ингэж боддог байхгүй. Би өөрөө бас тавилгын компанид ажиллаж байсан юм. 3 сар орчим ирээдээ очиж хэмжээ авч үзчихлээ. Захиалга ингээд юм зөрчсөн ямар нэгэн гомдол гарцсан дээр очиж ийлээ гэд айгүй хэцүү ажилладаг мэдэх байхгүй.
Тэнгүү танаа шоурум дээр очсон чинь миний тэр нөгөө ийм хэцүү ажлыг энэ хүмүүс яаж ийм гоё хийгээд байна гэсэн мэдрэмж төрсөн. Тэнгүүд нэг юм яг ингүүл манахаас хамгийн их үнцнийг авч олно гэдэг хэрэглэгчид зориулсан нэг юм борлуулалтын мэдээлэл өгч. За тийм тий. Бас давхар үнэн байвал сайн. Яг бол манайхан ч үнэн хэлэхгүй болохоор үзэж байгаа хүмүүс гэж байна. Гайхалтай боломжийг одоо борлуулалт болгон хувиргацгаая хамтдаа. За хэрэглэгчтэй болоод ирэхээр илүү бид нар яг юуг амладаг вэ? Бид рүү өгөөд байгаа үнц нь юу юм бэ гэдэг зүйл болол. Бид нар бол дэндүү сайхан ажил хийж байгаа хүмүүс. Энэ юу вэ гэхээр мэдээж хүний анхдагч хэрэгцээ буюу бас те анхдагч хэрэгцээнүүдийн нэг амьдрах орон байртай байх те. Түүнийхээ гоё тухтай амьдрах мэдрэмж те тэр тухтай хэрэглээг нь хэлбэрчлэх те. Гоё тав тухтай амьдрах боломжийг нь бид нар одоо бүтээж өгдөг, үйлдвэрлэж өгдөг ийм гайхалтай ажлыг бол хийдэг. За тэгээд хэрэглэгч одоо мэдээж тавилга хийдэг гэдэг бол бага Монгол орохгүй. Ямар ч төвшөнд байсан бай тийм ээ. Бага Монгол орохгүй. За тэг хүн тэгээд нөгөө мэдээж маш их зүйлийг хийж ич тэр мөнгийг олцоод тэрийгээ гэртээ ингээд гоё тавилга болгоод те эд хөрөнгөө зараад тавилга болгох гоо те. Юм одоо ингээ мөнгө өгөөд хийлгэж хахад нөгөөт нь дараа нь хийж дуусныхаа дараа өөрсдөд нь стресс нэмдэг юм болчихвол бас үнэхээр одоо харамсалтай зүйл те. Тэр бол мэдээж маш өндөр хариуцлагатай ажил гэсэн. Яна хонгороо тавилга хийлгэх нахад. Гэтэл ер нь бол хийлэн гэрцэг. Тий, хийлгэх боломжтой бид нар бол ярихаас илүү одоо хийж үзүүлмээр байна. Чамдаа. Тий. Тэгэхээр мэдээж тэр нөө тавилга гэдэг чи одоо энийг би ингээ харж агаад үйлчлэгийг нь хараад одоо тий барьж үзээд мэдэрч үзээд авч байгаа. Гэтэл бол тавилгыг бол зөвхөн 3D модель зураг одоо харж байгаа л жижигхэн сампл үзэж байгаа л тий. Нүдэндээ төсөөлөл компьютер дээр харж байгаа хараад өөрөө хэрэгжилж байгаа юм шиг үзээл тий. Одоогийн нөхцөл байдалд ийм юмд итгээд одоо ингээд тэр их хэмжээний мөнгөийг бидэнд өгж байгаа. За тэр их хэмжээний мөнгө нь одоо хэдэн сая ч болно, хэдэн зуун мянган төгрөг ч гэж болно тийм ээ. За ингээд өгж байгаа. Тэр нэгээд хамгийн сүүлд үйлдвэрлэгдээд те ингээд очиод ухсраад ингээд хийгээд тохиргоо хийгээд 100% мөнгө дуусны дараа сонголт хийгээд 100% мөнгө өгөөд дуусны дараа одоо гар дээрх тэр бүтээгдэхүүнээ бодитоор авдаг. За эхний ингээд сэтгэл гоё те гоё байна. Яг л миний төсөөлсөн шиг энэ бол ерөнхийдөө ингээд хийчлээ. Гэхдээ энэ бол дуусаа үргэлжлэл байгаа. Барилгач нь суун, тавилгач нь суун, хэрэглээнд орно, нээгдэж хаагдана тийм ээ. Олон дахин хүнд юмнууд хийн, уур гарна, ус буцлана тийм ээ. Гайхалтай юмнууд гаванд бол одоо болно шүү дээ тийм ээ. Энэ бүгдийн ардаас тэр тавилгын мөн чанар одоо гарч ирнэ. Үнэхээр тэр одоо мужаанууд те тэр дизайнер хүн тэр хүний одоо амьдралын өмнөөс нь те амьдрах хэрэгцээнийх нь өмнөөс нь бодож хийж мэрэгжлийн яг тэр эксперт зөвлөгөөг өгөөд хийж чадсан байна уу? Үйлдвэрлэл нь алдаагүй хийж үү? За тэгээд тэр мужаан буюу угсарж байгаа мужаан те миний нүдийг хуурахгүйгээр гэртээ хийж байгаа юм шиг шин сэтгэлээсээ хийж өгсөн байна уу гэдгийг бүр дараа нь мэдэрдэг. Тэ энэ болгоны ардаас одоо хэрэглэгчийн сэтгэл ханамжаал хамгийн сүүлд гардаг бид нар дээр. Тийм. Тэгэхээр нөө манайх бол хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшин бол маш өндөр байдаг. Гайхалтай зүйлтэй. Энийг бид нар хийхин тулд энэ олон зүйлийг бол мэдээж бодож хийж байгаа. Сэтгэлээ зориулж хийж байгаа манай одоо ажилчид бүх мужаа менежерүүд те дизайнерууд маань ингээд байдаг. За тэгээд үнийн хувьд болоод ирэхээр метр квадрат нь 500 мянгаас ч эхэлж байгаа манайх бүр те. Манайх ч 2 брэндтэй шүү дээ бүр. Тийм. За тэгээд мэдээж манайх 7 сая 200-ын тавилга хийх боломжтой. Монголд цор ганц тавилгыг хийх боломжтой ийм компани. Тэгэхээр түрүүний ярьж байгаа үн цэнтэй бүтээгдэхүүнүүд ингээ байна шүү дээ. Тэр болгоныг гоё ингээ хийгээд тэр шийдвэр гаргаа ингээ хийж байгаа юмны ардаас үн ингээ мэдээж бас яг ямар үнэтэй тавилга тэгж хийж өгöd байгаа гэдэг юм байна. Гэтэл энэ үнэндээ биш юм аа. Манайх бол та 5 саяын тавилга хийлгсэн ч 50 саяын тавилга хийлгсэн ч бид нар түүний нэг л одоо стандартаар те нэг л одоо сэтгэл зүрхээр бид нар бол хийж өгдөг. Тэгээд бид нар насан туршийн засвар үйлчлэгийг бүр амладаг. Би нөө бинайтер хэлдэг дээ те. Насан туршийн засвар үйлчлэгийг амлана. Тий. Манайхаар тавилга хийлгээд намайг аваарай те. Насан туршдаа намайг аваарай. Энэ юу вэ гэхээр би бүтээгдэхүүндээ өөрөө итгэлтэй байна те. Тэгээд одоо манай бүх ажилчид ч бас итгэлтэй байна энэндээ. Алдаа гарч болно. Магадгүй шүү дээ. Тэр хүн одоо тэр чулууг зөөж явж байгаа таагалч магадгүй, цоолж явж байгаа дрил ингэж яваад зурчих магадгүй те. Гэтэл үүнийг бид нар хэрэглэж тааш. Оо яа. Ийм гардаг шүү дээ. Энэ хүлээгээд авчаач гэдэг одоо эргэцэн хувьд ярьдаг хүн ганц ч байхгүй.
тий. Окей, бид нар солиод өгнө. Тэр хүн мөнгө төлөв дийлгэж байгаа юм бид нар сайхан үйлчлэгийг тулталсан үзүүлээд явах хэрэгтэй. Тийм учраас тэр эрсдлийн менежмент гэдэг зүйлийг бол маш сайн бид нар хяндаг тий. Алдаа гомдол, хэрэглэгчийн гомдол, хэрэглэгчийн талархлыг хүртэл бид нар одоо бүртгэж аваад бидэрт ийм сайхан талархал өглөө шүү. Түрүүхэн манай алтан туяа хэлсэн тий. 10 хэдэн сая төгрөгөөр шкаф хийлгээд одоо бүр өөрөө өнөөдөр зураг өмнө нь авахуулаад манай бадрахын хийж өгсөн тавилга үнэхээр гайхалтай гэж зураг тавьж байгаа байхгүй. Энэ юу вэ гэхээр бид нар түүнийг одоо хийж байгаа хүн болгоно сэтгэл зүрхээ зориулж байгаа маа, хугацаанд байлгах гэж хичээж байгаа маа. Тэр хэрэглэгчийн ард дараачин борлуулалт гэдэг. Манай нийт борлуулалтын 30%-ийг давтан захиалагч буюу эзэлдэг. Энэ маань бол одоо дийлэнх одоо манай өрсөлдөгчдийн хувьд бол одоо маш өндөр тоо байх гэж бол харж байгаа. Тэгээд нэг тавилга хийчлээ бид нар мөнгө авлаа баярлаа баяртай гэдэггүй. Тий. Хамгийн том даваа тал шүү дээ. Тийм. Тэгээд одоо магадгүй тэр юу чинь би нөө тавилга суудаг, барилга суудаг гэж хэлж байгаа ч тийм. 1000 гой ингээд одоо тэ 10 сая ярьж байна, 100 сая ярьж байна тавилга хэлэгчээд байж нөгөөд нь хэрэглээнд ороод ингээд хаалган зүрдэг л байхгүй. Одоо жишээ нь би бол ингээм та анчаарч байгаа бол би ингээд энийг ингэж тавиал нэг юм тий. Харин тэгээд төрлийн хүнд гэтэл ийм хүмүүс чинь би тийм зураас харахад хэцүү байдаг байхгүй. Тэгэл байх. Тий. Энэ болгоны чинь засвар үйлчлэхээ бид нар нугас нь эвдэрхээс өмнө бид нар ч засаад өгчдөг байя. Тэ манай дуудлага өгчих. Одоо манай хаалга гажчлаа, гэрэл навчаад байна, тэ магадгүй. Тэг жоохон жижигхэн ч юм одоо байсан бэ. Манайхлаа хэлэхэд бид нар 7 хоногийн дотор очиад засвар үйлчлэхийг хийгээд хөтөлбөргөө явуулчихдаг. Тэг жилийн бодит бат 1 жилийн бодит баталгаа байгаа. Энэ 1 жилийн бодит баталгаа гэдэг чинь эвдэрч болно тэ тэр юм маань одоо тэгээ манай буруугаас одоо үүдэлтээр ямар нэг юм гарлаа гэж бодъё л та бид нар ч анзаараагүй. Ийм байхад манай хариуцлагатаар түүнийг өөрсдөө зардлаар одоо солиод өгдөг. Тэгэхээр энэ бол тавилгаан зах зээл дээр компанийн хувьд бол маш өндөр одоо эрсдэлтэй зардалтай чанга шүү. Гэхдээ бид нар үүнийг хийхийн тулд зорьсон тэгээд зорж байгаа, хийж байгаа, тэгээд чадчих байгаа. Энийгээс баталж байгаа гэсэн үг. Тийм болохоор манайхыг сонгоорой. Харин би нөгөө таасуу. Би нөгөө яг зөв сонголт хийсэн байх гэж бодож байна. Эдит хийх гэж байгаа шүү дээ. Би одоо нөгөө хаус мэр миний одоо ойрын мөрөдөл байгаа байхгүй. Өөрийн гэсэн нөгөө юм хаусаа ингэж би болгоно гэд. Тэрэндээ болохоор хамгийн гол нь бэний давхартай би яг студик гэдэг байгаа байхгүй. Гэрээсээ бичдэг байна. За удахгүй студид очдог юм би. Ойлгомжтой. Тэгээ гоё юм саунтай, гоё ингээ пүүлтэй ингээд өөрийнхөө ингээд яг тэр өрөөнөөсөө тийш яваад ингэж шилжээд ийм гэсэн загвараа өөрөө гаргаж хагаад тэр нөгөө тэрүүгээр яг өөрийн гараар барихгүй л дээ гэхдээ өөрөө бүх сэтгэл зүрхээ оролцуулаад барина гэж бодоод би нөгөө бадрахтай офс зураар явж байхдаа хэлсэн байхгүй би ингэ тавилга хийлгээд танахаар хийлгэх нэстэй гоё юм гэсэн чинь сая бүр тэр батлагдлаа шүү дээ. Тэр ингээ хийлгэсэн байхад дараа нь ингээд ямар ч асуудал үүсгүй тэгээ үүсэн ч бадрах байгаа юм чинь тэгэл. Тэр нь ерөнхийдөө маш хэцүү салбар манай тавилгаан салбар. Дэндүү хэцүү салбар. Тий. Мэдээж хүний сэтгэл зүй асан ширүүгийн 100 ирэх юм шиг алах. Тэр яах аргагүй яг үнэ. Тийм шүү дээ. Тийм ихтэй. Сэтгэл зүйн хувьд ч тэр одоо ингээ өдөрдөж байгаа хүмүүсийн хувьд ч тэр яг тэр туулаад явж байгаа. Тэр одоо 200 300 саяар ч юм уу 10 20 саяар ч юм уу тавилга захиалж байгаа хүмүүс чинь янз бүрийн хүмүүстэй толгоор нь тэр хүн яг өөрөө хүснийхаа дагуу тэр зүйлийг хийхийг чинь. Үнэхээр тавилганы аач мэдлэггүй хүмүүс одоо жишээ нь ингээд юм хэлнэ гэж таад бодлоо мэрэгчлийн хүмүүс. Мэдээж шаардлага эдлэхийн тулд бид нар янз бүрийн тайлбар тавихгүйгээр сайхан хийгээд өчөж байгаа те дараа нь үрчээр мэдээж гардаг. Гэхдээ тэгэл одоо хүмүүс чинь энэ зүйлийг авч явж байгаа л зөөж байгаа л одоо унах чинь яг үндэ дизайн гаргаад материал сонгоод гэрээгээд үнийн санд гараад урчлагаагаа аваад материалаа татаад үйлдвэрлэлээгээд зөөгөөд аваачаад угсраад сайхан яг явж идэл чинь нэг жижиг алдаа гарчлаа. Энэ процесс дахиад ихнээс эхэлнэ. Маш их тэр цаг хугацаа тэр хүмүүсээ одоо ингээд хичээл сэтгэл зүйн хувьд одоо тэр мужаанууд маань хүртэл тийм ээ одоо нэг очсон байж л одоо дуусгах жижиг буучмаар ба штэ нэг очиад нэг ажлын 8 цагтай юм шиг те очиад хийгээд 6 гаал буугаа явчдаг дуусахгүй баах юм үлдээчээл явна гэдэг бол байхгүй штэ. Тэгээ түүний хийж өгөндөө шөнийн 2 3 цаг хүртэл ажиллах шаардлага гардаг манай мужаанууд. Гэтэл нэг алдаа гараад ирлээ те дизайнертай холбоотой. Дахиад бүх процесс дахиад эхэлнэ. Тэр хүмүүс өнөөдөртөө дуусгах хичээг явж идэл тэр хүн алдаа гараа шинээр үйлдвэрлэх юм болчлаа шүү дээ. Тэр одоо сэтгэл зүйг даван туулна гэдэг бол одоо тавилга хийж байгаа хүмүүсийг үнэхээр хайрлах сэтгэл зүйтэй одоо хүмүүс байгаасаа гэж одоо энүүгээр дамжуул шилмээр байна. Гэхдээ энэ бол бид нар энэ одоо эрсдлийг угаасаа мэдж байгаа. Энэ зүйлийг мэдж байгаа учраас бид нар энэ бизнес дээр ингээд одоо яваа шийдвэр гаргаа явж л байна. Гэхдээ энэ зүйлийг айгүй хүмүүс бас ойлгосоо
хамгийн гол зүйл нь бид нар та бүгдийг хизээж хохироож үлдээхгүй гэдэг л цаана үнц нь явж байгаа юм чинь тий. За нэг юм байна. За гайхалтай. Манай Бадрах захиалаас үнэхээр бас урсгах юм аа. Нэгээс нөгөө подкаст мартчихсан гэсэн. Бараг ингээ шүүс гожиж байна. За өнөөдөр ерөнхийдөө хэдүүлээ бас маш гоё бусад дугаарууд бас онцлогтой яриа боллоо. Нэлээд гоё нөгөө Азиар хэсэг дээрч тэр өмнөх нөгөө origin буюу өмнөх одоо бизнесийг яагаад эхлүүлсэн түүх хэсэг дээрч гисэн ийм нэлээд гоё ярилцлаа гэж бодож байна. Бас өнөөдөр нөгөө анх удаа ингээд дөрвүүлээ хийж үзэж байгаа. Тэгээ ингэх нь бас илүү их нөгөө ярилцах одоо боломжийг бол олгож байгаа юм байна. Өмнө ингээд тавлал болгоно 5 хүн ээлжээр ярихаар бас нөгөө хугацаа нараа багасч байгаа гэсэн үг. За энэ хүрээд бидний одоо бэлдсэн асуултууд бол туссан. За одоо ингээд өнөөдөр цагаа гаргаж ирсэн зочдтойгоо хонгороо продюсертайгаа одоо хийсэн өнөөдрийн подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээ та бүхэндээ хүрэлцээр алтан цагаа гаргаж соосонд нь маш баярлалаа. Мэдээж энэ хүртэл үзсэн үзэгчдтэй бүгдээр нь бас баярлалаа. За тэгээ подкаст төгсгөөд хэдүүлээ нэг нэгдсэн үг. Би бол яг нөгөө хар оронгийнхаа үрэг more together-ыг хэлжүүл гоё юм бол гэж байгаа. Энд чинь гоё утгатай шүү дээ, тий. Бөөндөө хамтдаа илүү их гэсэн санаа шүү дээ, тий. Тэгэлч үү. Окей. Ингээ зэрэг хэлэхээр чинь нөгөө юу шиг буруу болчиход байдаг юм. Be more ги та гурав together гэдэг хөө. Окей. Болж байна. За, чигээр more together. Баярлалаа.